Notes podcast. Биний Notes podcast хэлж байна. За юу яцхан? Юу цаан. Happy birthday. Thank you. Thank you very much. Happy birthday. Уин лав ийсэн биш тий. Гэхдээ би харин торт аваалаа авсан байхгүй юу? Тэг бэлдсэн байгаа байдсан байхгүй юу? Задлч мэдлээ. Өчигдээ бас тийм лав авсан юм тий. Тийм яг адилхан л. Одоо эдний 12 лат болчих. 20 лат талчлаа. Оо яна утас мутсаа юу вэ? Шатаач үү. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Sender. Happy birthday to you. За өслөө шивнээд. Том өслөх шиг байна. Нэг яах юм? Дахиад үлэх юм уу? Тэгэж шинэ. Манай өөрөөс ирээд. Оо ашгүй дээ тий. Яаж яах юм бол гэж бодож ирсэн. За. Нэг амсчих та. Амсч дээ. Баярлаа. Гоё. Торт авчихсан. Ямар байна? Тэргүү. Энд чинь Наполеон гэдэг үг. Наполеон. Медовик гэдэг үг лөө. Тэргүү шүү лөө. Медовик штэ. Медовик гэж байгаа. Wonder cake гэсэн. Хажууд нь Медовик. Медовик. Юу гэсэн үг медовик гэдэг нь? Мёд гэдэг чинь нөгөө юу штэ. Зүг юм бол Мэдгүй би орс хэлгүй л дээ. Good. За идээд. Thank За you. би чамтай харин 2 лааны сонголт байсан л та. Тоотой, таагүй. Тоотойг нь очил фаны юм болоо гэж бодож байсан. За цамчтай даваагүй. Харин тийм байлаа. Би бас юу орсон гэж. Бүгдийг нь харсан. За юу вэ? Төрсөн өдөр хэр байна да? Өглөө өөрс ирсэн үү? Гоё л шүү дээ. Гоё нөө. Гэлгүй юм а тий. Харин тийм хурд юм аа. Ямарсан гоё наа. Би л баяртай байна. Гоё мессежүүд ирсэн, гоё хүмүүс гоё мессеж ирүүлсэн. Тэгээд сонсогч нар амар хөөрхөн бичээдсэн. Тэгээд би хүн болгон л нөгөө нэг Dwight-ийн нөгөө нэг thank you. Скэмцсэн. Үгүй скэндагүй хүн болгон л би яг thank you гэдэг тэр Dwight-ийн нэг хэлдэг тэрнийг явуулж байгаа гифэр нь. It's not just a gift, it's a reaction of me. Би яг тийм царай гаргасан. Нэрнгэсээ яг хүн болгоно нэг юм бичсэн юм дэр. Thank you гэдэг нэр санагддаг. Тэгээд санагдсан. Тэгээд ямарсан бүгдэнд нь тийм gif явуулсан. Тэр бол not just a gift шүү guys. It's not just a gift. It's my whole reaction. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Тийм тэгээд би ямарсан амар талархаж байна. Гоё ээ. Үүнс илүү яах вэ те? Тиймээ. Тэгээд тийм ээ өнөөдөр эфирийн бодолт хийлээ гэж. Эфирийн бодолт хийгээд гоё дресс өмсөд гарлаа. Чиний дээр орхны ширсэн зураг амар гайвс. Тэр ямар ч та юм бэ? Тэр зүгээр үгүй орхон зүгээр намайг бодож орхны дотсон чинь тий орхон шууд хувцснараа анзалж байгаа байхгүй цаашаа ер нь байнгын л хувцснараа анзлал байнгын л хувцаа зарж идэг төрлийн хүн штэ. Жохон өмсөж байгаа л зараал, жохон өмсөж байгаа л зараал ингэжтэй. Тэгэл чинийг ах уу, энийг ах уу, чинийг өмстөө гэж бахан тэгж байгаа л тэгэл миний нүүр мөрийг бодож мадал. За одоо ингэтэй гэл амар тэгдэг байхгүй стайлинг ер нь хийж дээ цаачаа. Тэгснээ гой зураг авч гисэн байхгүй яг тэр өдөр. Тэр ихтэй амар гой бодолтой байсан. Чам зөгчөл шүү. Тийм. Тэр нэг 3-7 хоног юм уу? Тийм. Тэр үед тэгээд амар гой хувцалснаа. Одоо ингэ тагстай. Одоо эрэхтэй гэж. Цаа чи нэг тийм штэ тэгэл намайг хүрхэн тэгсэн. Тэгээ сая өнөөдөр яг тэр зурнуудыг гоё шеэрлсэн мэнлээ. Гоё хөрх харагдчихлээ. Чи яг тэгж бодох юм бол гоё зохих юм байлээ гэж бодогцсан. Нилийн ямар бодол тэмтэй. Брат бодол гэхгүй. Тийм нэг юм жоохон nude чим шиг нэг тийм бодлоо амар улаан хацартай байсан.
Хацар блаш ихтэй. Блаш ихтэй юу? Тийм блаш ихтэй чамд гоё зөгчээлээ гэж би бодсон. Nice. Яа. Тийм. Тэр гоёсан. Тийм би бас уулын жим юмд яваад ингээ уулын дажиг болцсон л тоо миний бие. Даанч нэг нэг амар тийм лаг юм бариу уфсан хүмүүс чаддаггүй гэж. Тэгсэн чинь орхон одоо наадах өмс гэд. Тийм тэгсэн. Тэгээд одоо өмснөө. Тийм хэдэн жилийн өмнөх зураг мөр аачин чи юу вэ? Би амар бондгор байсан бил шүү дээ. Чи яг тийм орж гараал заримдаа бондоогоо заримдаа тураал тэгэл хүүхдтэй болсон болохоор тий. Тийм чиний яг нэг ширэлсэн юм дээрс бас зөндөө олон сэндрийг харсан. Вау. Гэж үгэлтэй. Хоёлоо бас их юм хийсэн байлаа шүү. Харин тийм бүр тэр Дарьягийн тэр юм амар хөрхөн байсан. Grimes, Дарья юу болж молдог те. Тэр амар хөрхөн. Гинжин хоёр. Тэр бүр амар гоё мемориссэн. Тэр ингээд миний утас өөрөө хийж өгсөн. Чи дундаас нь зураг мөрг авах юм уу? Би юу ч өөрчлөөгүй. Яг гаргасан аян маягтай. Тэгээ би ингээд чиний төрсөн өдрийн нэг стори хий гэж бодоод. Тэг ингээд зурнуудаа харчихсан. People руугаа оронгууд ингээд байж идэг штэ. Тэгсэн чинь надад ингэж гарч ирсэн. Синдерийн номинес гэдэг. Тэгээ орсон чинь шууд надад муви хийж өгөөд. Тэгээд тэгсэн чинь үзсэн чинь аим хөөрхөн байхаар нь тэр бүрийн ширэлчий гэж бодоод. Thank you Nomines phone. Номигийн iPhone-д баярлаа гэж. Харин тийм лаг тий. Тийм. Них амараа. Тэгэл гоё. Бас одоо хоёулаач бараг 10 жилиг яг 10 жил хамт. Найзалж шít. Амар юм бэ. Харин тийм. Амар санагдчихл байна л да. Гэхдээ одоо яах вэ? Би тэгээд уулын ингээд төрсө өдрөө ямарлаг тэмдэглэмээр санагддаг байхгүй ингээд. За. Нөгөө нэг 30 өрж мөрөө. Тийм ингээд нэг амар том шаар маартай. Би өөрөө ингээд уртан цогцсон ингээд нэг палачтай. Дарааш. Миний сэрүүлгийн дуу шүү дээ. Тийм үү. Миний сэрэл ингэж дуурна. Миний сэрэлсэн. Миний бүх юм юм. Тийм үү. Амар драматик ай. Тийм би ингээд нөгөө ингээд шаартай тэгснэ ингээд нэг цэцэгтэй ингээд бэлгтэй ингээд ингэж ингээл ингээд тэгснэ ингээд ширээн юм урт тийм юм хамп хилэн юм юутай бүтээлхтэй тэгээ ламатай цэцэг мэцэгтэй ширээнд ингээд суудсан тийм тэгээ лайзхтуудыгаа урьдсан нөө. Тийм би ингээд яг өөр хүмүүс ингээд бодонгот амар олон төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Гоё ш тэгэхээр ерсэн хүмүүст амар гоё идэг ш. Гоё идэггүй. Тийм энэ чинь ингээд хизээж таарлахгүй хүмүүстэйгээ тааралдах тэр орчныг нь бүрдүүлнэ гэдэг чинь амар гоё юм билээ. Даам тийм үү. Би Жимнийхаа охтуудыг уурна. За та хоёрыг уурна. Чукагаа уурна. Орхон Тэмүүлэн, Яма MC, Бата Билгээ содоо заяа. Тийм гардаг хин сараа байж болно. Эсвэл тэр хоёргүй байсан. Содоо үгүй заяа сараа хоёрч байсан болно. За содоо гартаа хоёр байсан ч болно. Ингээд нэг юм олон төрлийн хүмүүс болчих гээд байгаа байхгүй юу. Тэгээ бодонгууд ингээд хоорондоо нийлэхгүй байх гэж хоорондоо нийлэхгүй болов ингээд нэг зөгцөхгүй ингээд нөө манай Жимний охтууд маань бас жоохон яаж болов гэж бодох шиг за ч гэж бодох шиг гэлтэйгээ тэгж авалцсан. Ямар их юм боддгийг. Гэтэ тэгээд лайлаа гэж болцсон. Ер нь гэтээ бас хөөрхөн лай юм бэлээ. Тийм жоохон ажил болчин тий. Ер нь worth it. Би чинь 31 жоохон сүртэй тэмдэглэл тийм хүнийг үзсэн шүү дээ. Тенсний талбай дээр тий. Тэр миний анхны яг олон хүн урьсан тийм төрс өдөр байсан. Надад амар гоёсэн. Гоёсэн уу? Гэтэ яг би нэг л төрлийн хүмүүстэй найзлт юм бэл л дээ. Дандаа хоорондоо таньдаг хүмүүс л байсан л та. Тийм байсан уу? Тийм, ер нь тийм байсан юм шүү. Тийм байсан тий. Яа. Нэг хоорондоо хизээч би бинийг харж байгааг хүмүүс байхгүйсэн баха. Байхгүй. Тийм. Тэгээд санагдсан. Тэгэл за жоохон awkward moments үүсч болов яах бол тэгэл болцсон шүү дээ. Тэгээ чиний тэр тенс тоглолт амар гоёсэн. Activity байвал юм байна. Зүгээр нэг өрөөнд дотор ингээд нэг бүгдээр ингээд суулгах биш тий. Яг нэг activity тэрний үйл тийм байвал бас амар гоё юм бэлээ. Юу? Тийм. Одоо challengers юу ч гэдэг нэг тиймтэй юу гэдэг чинь 90s 80s Van Helsing юм уу гэж 2000s ч юм уу тий. Y2K team birthday. Би нэг team birthday-ийн зурнууд харж байсан юм аа. Монголд нэг хүн
тийм төрс өдөр хийсэн байсан. Тэг хүмүүс ингээд ирж байгаа хүмүүс нь бас яг Халлоуинд явж байгаа юм шиг сэтгэл гаргаж хувцлаад ирвэл бүр амар гоё юм шиг санагдсан. Би тэгвэл 70s гэж хийх юм байна. Тэгээд орчин орчноо гэсэн хөөрхөн 70s vibeтэй болгон Торт гота. Мартин амар 70s. Тийм хөгжим амар 70s. Oh my god. За дараа жил чи. Дараа жил бол дахиад жоох хитэн найзтай болох юм шиг. Найзын таваа жоох өргөжүүлээд хий. Одгоо наашраа. Ингээл найз штэ. Тэгэл ер нь ингээл яач юм бэ? Нэрээ энэ хоёртой чинь нэрээ чинь төрс өдөр танилцсан юм шүү дээ. Тийм штэ. Миний төрс өдрөш би бас танилцсан дөө баг гэхгүй. Оо, Шинхэн л байсан да. оо тийм ээ. Окей. Надад тэрэн дээр нэмэгдэх хүмүүс гэхдээ одоо байгаа юм байна. Байгаа юу? Дахиад нэмэгдэхээр. Таад уу. Миний хоолгоор улам ингээ хасагтаад яваад байна. Найзууд нь улам хасагтааш. Одоо би төрс өдрийнхээ санааг олцсон юм байна. За. Yes. Юу? Одоо энэ жил үү? Тэгээ энэ жилийнхаа. Гэтэ хэлэхгүй. За. Гоё юм л. За. Jurassic Park гэж. Harry Potter. Оо тэ. Бэжэд University. Заавал ирэх шээ. Чи өөрөөгөө миний найз гэж бодож байвал заавал Бэжэнд нэгс чирэх. Балид. Яг хөө би тикетний мөнгийг даая гэж байна. Йоо, тэгдэг бол гоё яахгүй те. Амар баян болох юм бол заяа. Шууд нэг онгоц түрээслээд, нэг орон нутгийн онгоц түрээслээд, түрээслэх юм уу эсвэл бүх нислэгийг аваад, нэг нислэгийнхэн бүх суудлыг аваад, тэгээд шууд хөдөө нисээд хүмүүсийг зогоохгүйгээр тэгээд бүгднийг нисж авч явангуудаа, барт донгуудаа буцаа нисээ хүргэж өгнө. Яа, хөвсгөлийн нэрэг дээр нэг өдөр хөвсгөл ч юм уу хаашаа байж болох вэ? Хөвсгөл хүсэж болдог. Хүсгэл хүүтэн шүү. 8 сард гэдэг гоё штэ. Хүүтэн. Би нодлон 8 сард нэг тутсан юм санагдах юм. Нэг хиний партигаар сонслогийн номигийн цуслан дээр цуслан юм амралт дээр тэгэд бол гоё исэн. Бороотой л идэм билээ 8 сард. Тийм, бороотой хүүтэндээ. Тэгсэн ч бас ангираа үздэй те. Йоо. 500 мянга гэдэг үлэн ирж буцсан юм. Тэр хавцаал төхөө. Чиний төрс өдөр дээр удал нэмэгдэх юм байна. Яа. Эсвэл цог +1 авчир гээл. Удал нэтлэн байгаагүй лөө. Бага юм те. Лида нэмэгдэх юм байна. Лида. Яа. Тэгээд нөгөө юуны Women for Changes найзуудтай болсон. Тэндээс гоёс авчирч болох юм байна. Тийм байна. Энэ board game тоглодог найзуудаас бас арай дотно. Тийм шүү. Board game тоглох юм биш үү? Чи board game тоглож байгаа юу? Гү. Тэр чинь олон хүнтэй ивентэд тудлаа шүү. За тиймэрхүү. Тэгээд ямарч маш их баярлалаа. Сонсож байгаа хүмүүстээ. Амар их сонсдог хүмүүс гоё биччихлээ. Маш их баярлалаа. Би бол ингээд амар баяртай байна уу. Тэг баяртай байна уу гэж баяртай байна. Байна уу. Тийм. Айгу хөөрхөн гоё юм бичсэн. Тэгээд тэгээд энэ хорвоод мэндэлсэндээ бас баяртай байна. Хажууд ингээд гоё хайртай хүмүүс маань байгаад амар баяртай байна. Подкаст эхлүүлээд ингээд энэ хүртэл явцсандаа маш их баяртай байна. Тийм. Өөр одоо юу хүсэх вэ? Гоё юм. Сайхан байна. Тэгээд одоо карьерийнхаа хувьд жоохон л өсөөл гэж бодчих. Энийгээр байх хэрэгтэй нүц. Одоо өсөж байгаа хаа тэгээд тэнхнийхээ төлөө л одоо явах бах би. Тийм зоригтой байна. Баярлаа. Гоёлаа. Нэрмээ төрсөдөр миштэй мартчихад юм. Гэсэн үү? Байн сануулад өгөөч өөртөө. Мэдгүй зүгээр надад бол зүгээр энгийн өдөр юм шиг санагдчих. Би уусаа нэг юм яагүй. Орой Эсвэл тэмдэглэхгүй байж байгаа нэг бас 35 ал амар тэмдэглэхгүй. Нэг 5 жилийн зайтай. Би одоо 30-наас яаж тэмдэглэсэн бас нөхгүй наа. Яаж тэмдэглэв? Танаа багчин дөнгөж төрсөн юм шүү. Төржсэн юм шүү. Үгүй юу? Тийм ээ нөө. Нөгөө нэг комеди дээр оччихдаг шин 30 настай байлгүй. Тэргэлт хоёр өргөддөггүй юу? Уярагддаг.
яг нэг урт ширээ зассан. No. Тэрний өмнө байсан юм санагдаад байна. Тэр юм болов нэрээ. Тэр юм байна л да. Тийм юм байна. Тэр бас өөрхөн байсан шүү. I think. 2 жил байгаагүй санагдаад байна. тэр л байгаагүй шүү дээ. Тэр л байсан шүү дээ. Байсан. Тэгээд тэрний дараагийн жил нь юу яасан шүү дээ. Би чинь төрж мөрцсөн шүү дээ. Тийм. Тэгээд engagement болж молдог. Тэр чинь нодлон баггүй тий. Тэр чинь 2 жил. Ямар хурдан юм бэ? I know. Яаж өнгөрөөд байгаа юм бэ? Энэ жилийн тал нь дуусчлаа гэж боддоо. That is crazy. Амар хурдан өнгөрөх юм аа. I know. I like this. Тэжгүй. Амар гоё уусаа. I love it. Thank you. Тийм. За өнөөдөр бид хоёр загтал уншина. Өнөөдрийн загтлын сэдв хайр дурлал байх нэ. Хайр дурлал. Хайрт мэн. Өчигдөр би нөгөө юуг сонсоод BX-ийн хоёрын дуу сонссон байхгүй. Чиний юм хууч юм уу? Хаагаад хуучин нэг тэр сонсох дуртай. Тэр сонсох дуртай. Тэр бүр амар гоё дуу байсан бил ч тий. Би яг өнөөдөр л өчигдөр л бүр яг ингэ чих 50 сонсож үзлээ. BX-ийн дунд юу нээр гоё шүү дээ. Бүгдээрээ. Тий би ингээд damn ийм дуу илүү гэж бодсон шүү дээ. It was nice. Ямар дууг нэ харъя да. Тэр сонсох дуртай. Яагаад вэ? Чаялта. За. Лахны гитан. Тийм. Сайхан энийг нөгөө нэг ганган хөгжим нөгөө хин хоёр бийцмэс байхгүй. Цэлмэн нөгөө нэг Asian Wild-аас хоёр энэ дээр яг хэлцээс байхгүй. Камердон дуул нэг гитан шүтэнаментаст. Одоо хөгжим дуу ярих дуртай. Аян хасгүй. Яа, за мэдгүй би аялаж яг чадахгүй манай. Энэ үеийн дуунууд яа гэм үү? Копирайт гэм үү? Уулнал хайланана уулхал нананана. Яа, амар гоё дуу яасан. Тэ өчтөр сонсоод. Damn, би энэ видео хийсэн бэ? Чи энд байсан. Харин тийм. Энд байсан болохоор энэ дуунуудаас би хоцорсон байна. Чи энд байсан болохоор чи тухайн үед айгүй BX үзээд байдаг гэсэн. Yeah, I kind of like тийм юу сак мак юу яриад солиороод байгаа. Бараг тийм. Cringe. Playtime явлаа баяртай гэж. Тэр чи ингэж хөхрөөд. Саяны тавтахад нэрээ би Morning Star-ын нөгөө юу үзсэн штэ. Нөгөө нэг ямар тоглолт цэнгэлтгэд басан тоглолт. Тэрний би үзсахгүй юу? Тавтахад түрүүчтэй Morning Star-ын тоглолт биш үү? Биш. Зүгээр. Limons, A-Sound, Nikiton, Chojom тийм тоглолт болсахгүй. Тэгээ амар олон ирсэн. Тэгээд би ер нь бол Morning Star-ыг үзэх гэж ицсахгүй. Тэгээд тэргэлтэй би I think everyone did. Yes. Тэгээ би тэргэлт өдөр нь чи юу их юм уу хийн гэдгсэн чинь юу яагаад чи юугаасаа юу илээ? Би юу хийлээ? Чиний тийшээ явна гэ. За гэ. Тэгээ би тэргэлтэй шууд үзсахгүй юу. Тэгээд тэгсэн чинь бүр амар лаг байсан. Morning Star бол аюугаа байсан. Бүр ингээд тэргэл чинь амар лаг бүгдийг нь мэддэм шүү дээ. Бүр крашна гэж байна. Крашна. Тийм, тэргэл маань бол тэр азад крашлт юм байлээ. Тэгэж. Ер нь бол амар сайн мэддэг. Тэгээд хүм тэнд байгаа бүх хүн мэдчихсэн заяа. Би л уусаа үнэ хэлээ. Би нэг амар сайн сонсдгоо. Гэтэ зөвхөн би яг тэр тоглолт яг перформансыг нь үзмээр байсан. Тэгээд яг ингээд том телевизорныхын тэнцээ ягаад зогсоод тэгээд ингээд харсан чинь бүр амар гоё байсан. Тэгээд тэр интро амар гоё байсан. Тоглолтынхаа нэг интрог нэг тийм dubstep юм шиг нэг drum and bass юм шиг гэл тэнийг амар явууллаа. Хэдэн дуу дуусан? За цэдийн бол 5 6 юм бол. Бас аваа дуусан биш үү? Аваа дуусан. Бодлингоонес. Тэгээд хэсэг бүр тэр дууг бүр
Хийсэн бодгцсан заа бүр ингээд маргааш Бодлын гүнд чинь байсан уу? Бодлын гүнээс гэж дуулж болоо. Хоёр хөө ойлгосон уу? Мэдгүй заа тэгснэ. Бодлын гүнээс л гэдэг надсан. Яа, хэсэг бүр тэгж дуулсан шүү. Тэгээд амар гоёсан. Хүмүүс бол амар гоёсан. Тэгээд залуучууд чинь ямар ч лагийн бүгд тэр Никитоны нөгөө нэг янаг цэцэг мэцэг шүү дээ. Хамгийн сүүлд Никитоны бачках яг төгөлтөр хууртаа ингээд дуулсан юм. Тэгсэн чинь л янаг цэцгийг бүр ингээд Бүдүүлж жоохон хүүхдүүд дуулаад байгаа юм чинь бүр янаг цэцгийг гэл заа бүр ингээд 20 классик юм байла те бүр ингээд 20 21 настай залуучууд бол шууд бүгд амар лаг дуулж тийм шүү дээ. Одоо караокед бараг л шахуу хүмүүс байгаад дуулдаг доонуудын нэг. Тэгэл саяхан бас хэсэг ер нь манай бас энэ рокод нэг юм нэг их яг юм цэнгэлдэх дүүртэл нь боллоо. Энийг үричхүү. За тэг. Цэнгэлдэхэд дүүртэл нь ингэж ийм амар уулзаагүй шүү дээ ерөөсөө тий. Тэгсэн чинь тэр өдөр бол ингэ амар лаг дүүрээд бүр ингээд Limons A Sound эднэр бол яг ингээд нэг үеийг ингээд дахиад ингээд байлдан давуулаа явж байгаа юм байна л гэдэг би бол харсан. Хүмүүс бол амар сайн үзчихлээ. Тэгээд Зуны жоохон нээлх маягийн болцсон уу тий. Тийм тэгээд яг тарсан чинь бүр амар олонтой ёо. Nice. Morning Star мундаг. Тийм. Үнэхээр амьдаар бол амар гоё юм бэл. Амар гоё юм блэ. Би бас надад хэд хэдэн дуу айгу таалагддаг. Селентэй хүн гэдэг дуу таалагдсан. Тийм. Дэрх чөлөө мөлөө гээд. Sorry амтай. Ер нь амар сайн. Гэхдээ амьдаар бүр илүү гоё юм. Илүү гоё юм лээ. Тийм юм чинь бас би харин чи надад тийч хэлсэн шүү дээ. Яг Morning Star ингээд үзсэн чинь би фан болохоор юм байна. Тэрнийгс хойш би яг ингээд цэнгэлцээ болоход тэр юмыг үзхүү яах вэ? гэж үзсэн. Тэг яг үнийг хэлэхэд хүмүүс Morning Star үзэх гэж л утсан байх. A Sound Limons хоёрыг биш. Би ч гэсэн. Би бол sorry тэгж үү. Тэгээд Чожа амар хүүхэн байсан. Чожа айгу гоё дуулт юм билээ бас. Тийм шүү дээ. Амар гоё дуулт юм билээ. Би тэг Pepsi үзэж чадаагүй. Pepsi нөө хин бэлгүүнэд болсон уу? Тийм. Би тэр ирсэн байлээ. Тэгээд тэгтээ тэрнийг үзэж чадаагүй. Ямар ч сандлаа аюу байсан. Тэгэл тарсан чинь бүр амар олон залуучууд бүр вөө. Nice. Амар олон залуучууд. Тэгээ гудамжаар явж байхад ч гэсэн нөгөө хідүүлээ хүүхдтэй хахад аврилыг дөөрээд жоохон хувцалдаг байсан шүү дээ. За дөөрээд эмо стайл гэж байдаг байсан шүү дээ. Ингээ гарандаа гидэртэй хөлөндөө гидэртэй тийм шоото хувцмаа. Би өнөөдөр бүр яг тийм охин харсан. Ингээ зангаа зүтсэн макан дээр. Тэгээ гарандаа гидэртэй хар хумстай. Тэгээ өсөн ингээ жоохон одоо биг номи шиг ингээ юм жоохон арцгалтай гэх юм уу. Яг ийм классик 2000 оны эмо хувцалтай охин байсан. Kate Mate-тэй Kate ингээд дээр нь зурж мурцсан. Би амар удаан харж мурцсан. Ингээ шааш. Надаа амар гойсон нэгцсэн ностальжик. Яг тэр юм панк байх буцаад эмо панк байх ирж байгаа юм байна. Одоо илүү мейнстрим болж байгаа юм байна гэж бодогцсон. Надад болохоор яг бүх тэр юмнууд ирээд ирсэн юм шиг санагддаг шүү дээ. Бүгд. Наа гоё. Тэр яг нэг хэсэг бол эмо панк чинь бүр халтар байсан шүү дээ. What the fuck халтар юмнууд гэдэг байсан шүү дээ. Байсан шүү дээ. Заавал тийм хүмүүс заавал байдаг дээ. Ямар ч одоо ангид ч юм уу. Тэгээ бүр байхгүй болсон байсан шүү дээ. Байхгүй болсон байсан шүү. Манай охин бас одоо тийм шүү дээ. Жохон эмо доо юм уу? Жохон Kate Mate-н дээр ингээ юм зурж морцсон. Вау. Гар мартай амар олон говч зүүж мод. Вау. Tumblr байсан бол Tumblr-тай байх байсан гэж. Тийм одоо амар Pinterest гэл янз бүр юм хийгээл яваад идэв. Хөөхөн. Тэгсэн K-pop сонсч мастдаг. Вау. Би ч гэсэн K-pop сонсдог байсан. Тэгсэн бас нэг rock юм сонсож байгаа шиг. Вау. Окей. Тэгснэ ингээд амар олон юмны ингээ холцсон юм шиг санагддаг шүү дээ. Одооний залууч хүүхдүүд. Тийм бүх юм нээлттэй гоё аа. Амар гоё бүх юм нээлттэй болсон. Тэгээд надад амар гоё яасан. Манай залуучууд гоё байгаа шүү. Хүмүүс хэр яаж ийн? Янжсэн. 0 хэр байна? Хэр олон үнэтэй ивент. Би бүр 0 ороогүй. Албаар юу ч угаагүй 0 ороогүй. Чи зогсч үзсэн юм уу сууж үзсэн юм? Зогссон. Эхлэн нэг чиз он гэдэг нэг тасалбартай байсан юм аа. Би тэгээд тэрэн лүгэ яг ороод ингээ сууж үзсэн л тээ. Тэгээд жоохон ан юу байсан. Тэгээд үзэж байгаа санагдахгүй. Гой байгаагүй. Яг хүмүүс тэгэл байж лсэн л та. Жоохон нэг тайзан дээр ч юм шиг жоохон нэг дээр шат дээр үздэг юм билээ тэр хүмүүс. Тэгээд тэргэл болохоор ингийн билээстэй. Тэгээд би
тэргэл рүү орох гээд нүг юм хашаалцсан байд юм шүү дээ. VIP zone, chill zone ч ингээд нэг нөгөө хэсэг рүү орж болохгүй нэг тийм хашаатай. Тэгэхээр би энэ хашаанаас гарчихуу гэдгийгсэн чинь гарчвал буцааж орохгүй штэ гэж. Нэр юм уу? Гарч буцаад ороо гэвэл нөгөө энэ юугаар нь буцаад өөр хаалгаар ороороо гэж мэгэл заяа. Би тэгэхээр окей гэдгсэн чинь тэргэл яг энэ миний хажууд ирсэн. Бид хоёр хашааны наан цанаас хөтөлцсөн. Ээ гэж. Тэгтээ дараа нь би тэгээ за би хашаанаасаа гарлаа гэд гарсан. Би VIP-аас гарлаа. Би энгийн ард иргэдлөө шилжлээ гэж. Тэгэл энгийн ард иргэдлөөгөө шилжиж ороод. Энгийн ард Гоёсан амар гоёсан тэгэл шууд ороод хүмүүстэй бас ингэж ингээл гоёсан. Гоё шүү тоглолт үзэх. Харин тий ойрт үзээгүй гоё. Одоо Playtime 2-7 дараа боллоо гэж боддоо. Яагаад манайх энэ банк заагаад залахгүй юм бэ? Энэ банк юу гаргацсан байлээ шүү хөтөлбөрөө. За хоёул багтаагүй юм тий. За баярлалаа. Наст. Ингээ чи ажилласаа гарч байгаа гэсэн шүү. Гэтэ чи нэг тодруулаа асуучих уу? Тэгээ нөө бол нөө хоёул эртхэн мэдээ. Тикет авмаар байна. Бид нэр өөрсдөө. Харин тий. Тэгээд тэгсэн. Өөрч тэгээ 50 дөө. Дайжгүй. За тэгвэл цагтлаа унших уу? Тий да. За доороос нь унших уу? 104-өөс. 104 10 хайр дурлалын ямар олон захиа байна guys. За Cinnamon Girl гинэ. Сайн уу хоёроо би өөрийн хайрын түүхийг хуваалцахаар шийдлээ. Өнөөдөр 9-р сарын 9 оройны 6 цаг. Би одоо 21 настай гадаадд сурдаг эмэгтэй. Яг хичээлээ тарж орж ирээд 2P уунга Lana Del Rey юм уу эсвэл Lana юм болов? Cinnamon Girl сонсоод эмороод үнийг бичин суунаа. Энэ бол миний хамгийн гонигтай хайрын түүх. Түүнийг анх сүм тарсан. Нэг хөөрхөн охин урдаас хараад инээгээд би түүн татагдан түүнтэй ярихаар зориулсан. Энэ үе жаахан эвгүй байсан ч би ч догдолж байсан. Би догдолж байсан. Ингээ баг багаар харьцаар нэг л мэдхэд би 6 жил үерхсэн. Анх ууг нь би л найрж мараад яриа өгдөө дараас нь гүйдэг байсан ч харилцааныхаа дунд бид хоёрын байр солигдсон байсан. Харилцаа маань баг багаар токсик болж 6 жилийн турш их л салж нийлсэн. Яг л роллер коастер шиг нэг хэрэлдээд буцаж нийлээд л түүнийг би ч их зовоосон доо. Гадагшаа явж сурахаар босноо түнд хилэлгүй явчихсан. Тэр үнийг хожим мэдээж маш их гомцсон. Бид бараг салж хэсэг харьцаагүй. Гэхдээ тэр намайг уучлан буцаж нийлсэн. Бид холын зайнаас харилцаагаа үргэлжлүүлсэн. Холын зайны үерхэл хэцүү байсан тул тэр минь төвчлгүй над дээр ирж бид хамт амьдарч эхэлсэн. Гисэн хэдий ч миний тэнгээс болж бидний харилцаа тэгсэж үлдэж чадаагүй. Намайг хичээлдээ явсан хойгоор надад хэлэлгүй Монгол руу явчихсан байсан. Гэртээ орж ирэхэд хов хоосон. Тэр үед л би түүнийг ямар их гомдож хэлэлгүй чимээгүй хаяад явах ямар их өвддгийг мэдэрсэн. Бас түүнд ямар хайртай болсон байснаа ухаарсан. Би түүнийг хэр их хайрладаг. Түүнийг надаас явхад л ойлгосон. Одоо үүндээ их харамсаж байна. 6 жилийн турш намайг хайраар дүүрэн байлгаж хүнээр хайрлуулах мэдрэмж мэдрүүл байсан баярлалаа. I'm sorry it took me so long to realize that I was in love with you. We'll now live our lives separately, but I hold on to the hope that one day we will meet again. We might meet again. Гинэ. Зүгээр дээ. 6 жил гэхдээ их хурд хугацаа. Харин тийм 6 жил байсан байх шүү. Одоо 21 настай 6 жил хамт байсан гэдэг чинь бүр 15 настай байсан биш үү те? Зүг би зүг ойлгож байна уу? 15 тагаас хойш үргэлжсэн. Юм байна. Сүм гэдэг нь одоо юу гэж юм бол? Христийн сүм үү? Interesting. Тийм, сүм юм шүү. Тийм сүм гэдэг чинь одоо сүм л хэлэхгүй. Хийд мэд гээгүй гандан мандан гэж бодвол те сүм л юм шиг байна. Тийм байна тий. Дахиад гоё хайр учран дөө. Дахиад хоёр ч бас учирч магадгүй шүү дээ. Амжилт хүсье. Байхгүй болсныхан дараа л ойлгох юм байна. Тэг байхгүй болохоос өмнө сайн ойлгож ав залуучуудаа, охтуудаа. Яаж байхгүй болохоос өмнө ойлгох вэ? Нэг байхгүй болж ин гэж төсөөлөх хэрэгтэй юм болов уу?
Тийм юм болов. Жохон тэгэж төсөөлөнгөө. Тэгээд тэнгүүд амар гонигтай болж ивэл Яа. За шүлэг шиг амьдрал гинэ. Үзэгдэл. Сайн уу? Өвлийн тухай мөрөөдөн намрыг илүүлж буй охин байна. Учир нь би саяхан яг өвөл мэт нэгэн хүүд сайн болсон юм. Яг үнэндээ тэр хизээч надад өвөл мэт санагдаж байгаагүй л дээ. Түүнийг өвөл гэсний учир зүгээр л ном унших дуртай өвөлд цаасанд хайртай хүү байсан юм. Бид хизээч учрахгүй уулзахч үл бүтэх тийм холын хүмүүс. Сохроор хараад шууд л нүд алдчихсан гинэн бас хачин хүндэлтэй би. Түүнийг би хов хоосон харцтай нэгэн гэтэл үгүй шүү үгүй утгатай хэрнээ хайрламар харцтай хүү байсан юм. Тэр хүүгийн нэр 3 үсгтэй. Бат. Тэр оршихгүй надад өвөл бус яг л байгалийн үзэгдэл мэт тийм нэгэн байсан гэж боддог. Тэр мод шиг, навч шиг, мөчгөр шиг, үндэс шиг. Тэр тэнгэр шиг, бороо шиг, цас шиг, салхи шиг. Тэр од шиг, нар шиг, сар шиг. Харин би бол зүгээр л нэг бичээч охин. Байгалийн үзэгдлийг бичиж биширж буй их завтай охин. Тэр хүүг зүгээр яг ингээд миний бичвэрийн гол дүр мэт бичээд л баймаар түүн рүү ойртох ярилцах харах боломж надад өгч төчнөө би боловч хин ямар хүн гэдгийг нь огт мэдэхгүйгээр мөрөөдөж төсөөлөн суухыг илүүд үзэж буй хачин охин. Гэтэл өвөл болчихвол тэр хүнтэй уулзаж ярилцах хүсэл төрөх юм шиг. Зүрх шохорхдаг хүн юм байна шүү дээ, тий. Нар юм болов нэр нь? Эсвэл сар юм болов? Тэ? 3 үсгтэй нэр гэхээр надад батл бодогдод. Бат. Зүгээр байт. Сүх. Боб. Мод. Бут. Хор. Яа, хор. За тийм. Парисын дурлал. Гоё бичсэн байна те. Тийм байна. Айгу тийм бичээч охин гэдэг. Айгу бичээч охин байна. Угаас өөрөө бичээч гэдэг юм мэдээ. Бичих дуртай охин болж тарах гэдэг тийм. За. Парис танилцсан түүх. Oh my god girl. City of Love гэж ярьдаг гэдэг үгэл юм шиг байлаа. Юу гэнэ? City of Love гэдэг үстэй. Энэ бол миний өсвөр насыг минь нандин болгож өгсөн тэр нэгэн хайрын түүх юм. Би энэ зуны амралтаараа ээжтэйгээ хамт 2024 оны зуны ойлын бүтсэн. Би ч багасаа л Европт очиж үзэх хүсэлтэй байсан учраас маш их догтлон энэ удаагийн аялалд юу хүлээж байгаа бол гэхээс хүлээж тэсэхгүй догдолж байлаа. Ээжид хоёрч олон цаг нисэн хүсэн хүлээсэн Парис дээр. Бид аяллаа компаниар явсан болохоор өөр олон хүмүүстэй нэг групп болж явсан. Би бодохдоо ядаж миний үеийн хүн байгаад хансаад явбал гоё доо гэж бодсон боловч огт залуу хүүхэд байгаагүй. Бүгд л ээж аав юу маань. Бидэнд 4 хоногийн л хугацаа байсан учраас Парис хотын бүх үзэх ёстой газруудыг үзэж явсаар харин аяллаа 2 дахь өдөр аялалдаа гарахаар зочид буудлаасаа хөдлөх үед бидний автобусанд нэг залуу ороод ирвэ. Царай зүсийг нь ч харсангүй тоосончгүй. Манай аяллаа компани манай групп биш, биднээс 2 хоногийн дараа ирсэн Б группийн залуу. Өөр группч гэсэн зарим нэг хөтөлбөрөнд таарсан болохоор хамт явна гинэ. Ингэж явсаар Mongolian House гэх газар очиж үзэн тэнд л нэг царайг нь тулж харлаа. Зүгээр л царайлаг. Тэгээ чи айгуу гоё биз. Зүгээр л царайлаг. Царайлаг гэхээс илүү soft, cute царайтай. Тэгээд л крашлсан да. Тэгээд дараа нь олимпийн тэмцээнээ үзэх болж өөр тэмцээн учир хоёр тийш салан явлаа. Тэр өдрийн хамгийн сүүлийн хөтөлбөр нь нар жаргахыг Эйфелийн дээд цэгээс харах байв. Бид Эйфел руу дээш гарахаар цахилгаан шатанд очирлох үед нөгөөх маань тэмцээн дуусаад ирлээ. Тэгээд дээш лифтэнд суух үед хүний тоо хэтэрсэн учраас заримыг нь буухыг сануулхад бид бие биенээсээ төөрөхгүй тул гарнаас нь татан хамт явж байгаа гэдгийг ажилтнанд харуулan бусад ганц хоёроороо явж байгаа хүмүүсийг буулгасан юм. Ингээд дээш хамт гарлаа. Парис хотын хамгийн өндөрлөг
цэгээс тэр чигт нь бүгдийг харав. Нүдний өмнө нар жаргал тэнгэр улбар улаан өнгөтэй болж Олимпийн үе учраас Эйфел тавраа тойруулаад стадионууд барьчихсан тэмцээнүүд нь болж бужигнаастай. Энэ бүгдийг өглөөхөн танилцсан краштайгаа харж зогсно гэдэг зөвхөн л кино шиг. Ингээд буцсан доош буухад харанхуйж болж Европын гудамж шар гэрлүүдэд хасаажээ. Манай хамт аялагчид тэндээ хэсэг цамхага гэрлэр спарклинг хийж байгааг нь харна гэсээр юм ярьж цуцсан юм. Ингэсээр бүр оройтож хотел руугаа хөдлөх болон бид явцгаасан юм. Тэгээд хотелдөө очиод юмаа бэлдээд өөрөөр аэропорт хөдлөх байсан ч би тэр шөнө инстаграмыг нь хайгаад унтаж чадаагүй. Яаж яах вэ? Харин юу гэж яах вэ? Ямар хэцүү юм. Ядаж байхад инста нэрээрээ ч биш байсан. Тэгээд өөрөөр онгоцны буудлын явах замд ээжтэй нөгөөхийнхөө инстаг шүнжэнгээ хаагаад осонгүй гэхэд ээж бас цуг хайлцаатай. Ямар хөрхи. Тэгээд хөргөж өгч байсан гайд ихчээсээ фэйсбүүкийг аваад арай гэж болсон доо. Тэгсэн надаас 7 ах байсан. Ерөөсөө тэгэж харагдаагүй. Манай ээж гэсэн тэгэж харагдахгүй байсан ч тэл гэсэн. Тэгээд Монголд очисон хойно хит гэж чат бичээд. Чат бичээл байсан доо. Тэнд ихэлсэн юм чинь тэндэл үлдэг гэж бодсон. Ингэж л ихэлсэн ч гэжтэй ихэлсэн юм аа. Sorry хөрх юм аа. Ингэж л нэг өдөр дурлсан хөгжилтэй гэх өгөө нэгтэй гэх юм төвхтэй болсон юм. Магадгүй ганцхан өдөрт болсон гэхэд хэтэрхий утгагүй байж болох ч тухайн үед байсан орчин тэнд байгаа хүмүүсийн аура надад нөлөөсөн байхаа. Тэрнээс бол энгийнээрээ Улаанбаатар хотод нэг өдөрт крашлаад нэг өдөрт догтлно гэдэг юу л бол. Эцэст нь дүгнэхэд миний амьдралын хамгийн сонирхолтой зам байлаа. Хэдий маш богинохон ч гэсэн шар өнгийн гэрлээр бүрсэн шөнийн Парист гялтганан асууж байгаа Эйфелийн доогоор хажууд минь алхаж явсан тэр хүнийг би хизээж мартахгүй. Ямар гоё бичт юм бэ ёо. Ямар гоё сая энэ сүүлийн гүйлтэр ямар киноны юм шиг те. Бүр ингээд төсөөлөдөд бүр ингэсэн шүү дээ. Энэ үрийг ихтэй айгүй хөөрхөн the Sex and the City-гийн эпизод шиг юм хөөрхөн амар гоё байлаа. Тэгсэн баха Парис амар нөлөөсөн бах. Тэгэл амар ганц үеийн залуу нэг туурд гэл ингээл гоё юм давхцаад даач бүтээгүн хайх харамсалтай. Чи арай жоохон цим болов гэхгүй. Харин тийм. Яасан юм бол өсвөр насных гэхээр хийж байна. Энэ охин маань жоохон охин болж таарах гэдэг тий. Тийм юм байна. Тэгэхээр нөгөөт нь 7 ах насэр 25 мафт 25 6. Тэгэхээр жоохон илигэл болох гэдэг л та. Хөрхи. Яста хөрхөн бичиж баярлаа. Гоё бичсэн байна. Хуваалцсан баярлаа. 2024 оны 9 сарын 9. Август гэж хэлсэн шүү дээ. Okay, дараагийнх нь He moved on гэдэг захиан. Seeing him happy without me completely moved. Seeing him happy without me completely moved on this fast broke my heart гинэ. Гэхдээ анх яаж өөхөх гэж байгаа юм шиг өөж гониглож байснаа бодвол хамаагүй дээрсэн л тээ. Тэгсэн ч өөр охины нэрийг ард нь зүрх залгаад бичиж байгааг нь хараад жаахан сонирн болж байлаа шүү. Түүний хайр хайцсныг би бүр гаслантаа нарахгүй хоёр нүдэрээ үзсэн юм. Түүний хайр огт алга болоогүй байж билээ. Бүр тусалж хоргодоогүй. Минийг л биш болчихсон байж. Тимийн хайртай гэж хэлж хамт байцгаад яаж юм хурдан юуж болоогүй юм шиг мартаж чадаж байгааг нь үнэхээр гайхаад бардаггүй. Миний ухаалаа хөрөхгүй болтой. Би хэний ч хувьд амархан орлуулчих болдог нэгэн байсаар ирснээ сайн мэднэ. Би чадах бүхнээ хийсэн, аавж үлдэхийн тулд хамгийн санаар хичээсэн. Гэвч нэг л хичээгээд болдог харилцаа гэж байдаггүй юм байна. Өдөр ирэх тусам тэр хүнд би тасаж дурлаж байсан бол тэр хэсэргээрээ надаас уйдаж баг багаар хайр нунтарсаар сүлдээ тисээгүй биз. Би тэрнийг буруудахгүй. Хичнээн уурлаж зүхмээр байгаа ч би хизээж чадахгүй гэдгийг мэднэ. Дахин нэг удаанаар ингэртэн наалдан үсэний илүүлээ зүгээр дээ бүх зүйл зүгээр болно гэж хэлхийг нь сонсомоор байна. Зөндөө их санаж байна гэж хэлээд өрөвдөлтэй гих чинь бити яваач гэж гуймаар байна. He moved on. He doesn't love me anymore. He don't look at me the same and I need more and it's so sad to think that I can't do anything to change his mind. Анхаарч байсан үе рүүгээ анх үерхэж байсан үе рүүгээ буцахын тулд би юу ч ихт бэлэн. No girl, no. Над руу хайр дүрэн хардаг байсан хайрлан байж биед минь хүрдэг байсан тэр гар өмсөх бүтээн нэмсгэлэл тодордог байсан уруулна гэд бүгд одоо өрөөл их болж дэндүү гинтийн гэмээр салчихсан болохоор бүр гомдолтой. Надтай хүний урамд ганц ч ярилцээ туршаад үзье гэж хэлээгүү. Yeah, cuz he moved on.
чамтай байхдаа ч moved on хийсэн байсан байна. Ойлгож байна уу? Намайг дэндүү их асуултанд дунд үлдээгээд огт танихгүй хүн болоод хувирчихсан. Одоо ингээд бодоод байхад надад өөрийн гэсэн зүйл байхгүй болчихжээ. Нэр минь хүртэл тэрнийх юм шиг I used to love the way he calls my name. I used to love the nickname he gave me. Өмнө нь хинч намайг тиймэрхүү нэр өгч дуудаж байгаагүй болохоор тэрч бүхэл би үнэхээр нандинаж байж билээ. Салан яа миний уур хүрээд байна гэж тоглосон юм. Салан царайлаад юм алга болчихжээ гэд гомдлоод хэлэхэд алга болгосон нь хүртэл хөөрхөн санагдаад байх юм. Одооноос чиний нэр жоохноо шүү. Гэд өхөрдөн байж хэлэхэд нь чи надаас дүү байж яхаараа тэгж дууддаг юм гэд уурлаж байж билээ. Хэрвээ дахиад тийм боломж олдвол би тэгж уурлахгүй, тоохгүй байна, уулзмаар байна гэж шалгаахгүй. Чи миний аав ээжтэй хэлсэн анхны хүүхэн байсан. Саснаа хэлэхэд аав чимээг хүүхэн тэрвэрч өгсөн. Ээж харин зүгээрээ дахиад илүү хөөргөн залуус миний охины араас гүн гэсэн. Тийш дээ. Come on. Гэхдээ яг одоо бол надад өөр ямар ч хүн тэрнээс илүү байж чадах юм шиг санагдахгүй байна. Хизээж салахгүй чи л намайг хаяхгүй бол би хизээж орхихгүй гэдэл цэцэг шиг өгсүүдэд нь хурдчихжээ би. Угаасаа нэг л үлгэр шиг санагдаад байсан юм аа. Хин нэг нь намайг тэгж хайрлаж байна гэхээр толгойд бууж өгөхгүй байсан юм. Хүнийг хайрлах, хүнээр хайрлах хин нэгэнд өөрөөсөө илүү санаа тавих, өдөржин шөнөжин юу хийж байгаа бол хоолоо идсэн байгаасаа гэж бодож суух ямар байдгийг мэдрүүлсэн хүн учраас I hope our relationship wasn't entirely a lie. Нүдрүү минь хараад хайртай шүү гэж хэлээд хайрлан байж удаанаар хүнсдэг уурлуулчаад инээлгэх гэж хичээд инехгүй бол гिचдэж байгаад инээлгийн жаахан стресстэй байна гэхээр нь дуртай чихрийг нь авч очоод уулзахад юу ч хэлэлгүй хэдэн минут тэрч зогсоод чи байгаа болохоор хамаагүй дээр байна гэж хэлэхэд нь дэндүү баярлаж билээ. Анх танилцаад удаагүй байхад юм ярихдаа яаж ичиж сандарч байсан одоо ч нүдэнд харагддаг гээл бод. Ганц удаа Twix дуртай гэд хэлчихсэн чи дуртай бицтэйгээ том уддаг нь 7 хоногийн мөнгөөр авч өчгөөд өөрөө өсөж байсан ч юм аваад өгөх гэхэд зүгээрээ гэд явж билээ. Анх удаа унсчгээд хөлн газар хөөрөхгүй өсрээд мишигээд л хичнээн хайрламар нэгэн байсан гэж санана. Миний амьдралд гарч ирсэнд баярлаа. Чи миний амьдралыг хамаагүй дээрдүүлсэн гिचгээд одоо ингээд надад хизээж туулж таамгүй мэд том сэтгэлийн сэвэлт ячгээд яваад өгөх юм. Тэр хүн бүхнийг мартаад урагшилсан байхад би л ганцаараа бидний байсан цаг хугацаанд гацчихсан юм болоо. Yeah. Love bombing, that's love bombing миний охин. Өгсөн амлалт нь бүрэн замхарчжээ. Одоо биелүүлэхээс одоо биелүүлэхээс нэгэнд өнгөрсөн. Яагаад биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй зүйлсээ амлаад худлаа ихтгэл төрүүлдэг юм бол эсвэл тэр бүхэнд нь хуурдсан миний тэнгийнхэн болов уу? Миний хамгийн хайртай зүйл бол тэрний үнэр. Үнэр бол хэцүү шүү. Анхудаа тэрэх үед ингээс нь дэндүү дотн сайхан үнэрлэхтэй би хизэж тавьж явуулмааргүй санагдаж билээ. Өөрөө тэр үнэрээ эмгтэй хүний үнэртэй ус шиг гэж жаахан дургу байдаг байсан. Тэгээ шинэ үнэртэй ус уг нь авсан ч надад тэр нь таалагддаг учраас надтай уулзах бүртээ надад зориулж хуучин усаас сасчгаад ирдэг байсансан. Дасчихжээ би. Гэхдээ тэрний гих бүх зүйлд I hope his new girl doesn't understand his little jokes, understand his way I did. Love him like I did. I hope he will realize that no one can love and care about him more than me. Босаад ийлэн гэдэг гурлаг одоо ганц хувьч болтгой алга. Гэхдээ хизээ нэгэн цагт би тэрнийг ямар ихээр хайрласныг ойлгосоо гэж хүсэж байна. Галерейд байгаа зургнуудыг устгах гэж нилээн болсон доо. Устгачвал тэр хүний гих юу ч үлдэхгүй юм шиг санагдсан болохоор жаахан ч гисэн хэсгийг нь авч үлдмээр дурсмаар байсан болохоор устгаж чадахгүй хэд хонсон. Зөв хүмүүс бол заавал дахиад уулздаг гэдэг үг байдаг. Да хэрв чи тэр хүн биш бол илэрхийлэх хэрэгтэй байх. Yes girl. Оройтод яагаад байвал хүргээд өгөөч гэд залгах хүнгүй ядарвал дэрлээд хөвтөх мөргүй ганцаардсан үедээ тэврээд хөвтөх нэггүй цамцыг нь өмсөд үнрээр нь уушгаад өрөх хүнгүй үсээр нь гараад гүйлгээд эрхлүүлэх чамгүй амьдралд тасах хэрэгтэй. Хизээ нэгэн цагт чадна гэдгээ мэдэж байгаа ч дахиад жаахан хугацаа байсан бол дахиад удаан хамт байсан болч гэж бодох шиг. Өөрөө ч мартчихсан түүнийг гих бүхнийг санаж битгэрсэн сэтгэлийг минь гэрчлэн хазар дагах нулимс ямар ч сархтаас гашуун амтагдана. Damn сүлийн үйлдвэр ямар ийм бэ? Ямар мундаг бичдэг хүмүүс вэ? Би өөрөө сонсогчтой айгу тийм ийм гоё өөрийгөө илэрхийлэхтэй нүдэнд харагдтал бичнэ гэдэг чинь бас тийм амаргүй юм байлээ шүү. Yeah girl. Би бас юм бичих гэж үзсэн бүр зэвэрсэн байлээ. Chat GPT-гөө бол бүр юм бичгээч байсан байлээ. Яа.
Хоёлаа нөгөө ChatGPT-ний тэгээ ярилцуулаа тийм нэг дугаар хийлээ. Тийм тэгээд тийм надад бол энэ амар love bomb хийсэн юм шиг санагдлаа энэ залуу тийм Шууд аюу тийм гоё хайрлалтай дуртай гэсэн чинь шууд амар Twix-ийг амар олноор нь өгч мөгөөл тийм ингээд тэгээд чамгүйгээр би хаана юу хийж явсан бэ нэг. Тэнгүүд яг тэрэнд энэ охин маань анхныхаа удаа ирчихсэн болохоор тэрэнд ингээд хайр гэдэг чинь ийм юм байна. Тэгээд ойлгосон юм магадгүй. Яа. Тэгээ бас яг тэгж хайрлсан ч байж. Тэгж хайрлсан ч магадгүй тийм. Тэггүй. Гэтэ ямарсан тэрвээ тэр move on хийгээд айлшаа дараагийн өнөө олцсон байгаа бол яг үндэ нэг тийм чамаг гэсэн байгаагүй юм шүү дээ гэж. Яг хэр хурдан хугацаа өнгөрснийг бас яг бичээгүй байна л да. Бичсэн байсан уу? Яг тэдэн сар тэдэн өдөр гэсэн юм байхгүй хурдан гэж штэ тий. Яг уу сайн мэдэхгүй л байна. Гэтэ ямар ч байсан time heals everything тий. Цаг хугацаа өнгөрөх тусам Wow. гэж байна. Зүгээр дараагийн захиан broken heart will heal your soul гэсэн байна. За яг энтэй холбоотой баг хариулт нь байж магадгүй. Баг хариулт нь боддог. За сонсдог. Цаг хугацаа ямар ч байсан өнгөрөөд эдгэрх нь бол баараггүй. Заавалчгүй зүгээр болох нь тодорхой. Move on. Тэгээд гоё өшөө гоё ийм гоё хайрууд бол зөндөө байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхээр чи бас итгээрээ. Хайр ер нь бол дуустдаггүй бах уу? Гоё бичдэг охин байна. За тэгээд өөр нэгэн сонсогч маань broken heart will heal your soul гэж байна. Тэгэхээр энэ бас ингээд сонсоод үзэхгүй юу те? Хэрэг болж магадгүй. Эмэгтэй хүн болгонд бүр сэтгэлийнх нь гүнд нь хизээч мартагдахааргүй өвдгөж бас хайрынхаа төлөө гүөх ёстой юм шиг санагдуулсан тэр хөгийн залуус байдаг да. Хөгийг Хинд нь илүү хайртай вэ гэдэг шиг утгагүй зүйл байдаггүй юм билээ. Хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй. Хайр гэдгийг химжээд байх зүйлч биш. Хайрыг даах эсвэл даахгүй л гэж байдаг байх. Надад анх нүдэн туссан тэр залууг хайрлаж, арчилж, хамгаалж, өмнөөс нь амьдрах гэж байгаа юм шиг л байж үлээ. Хизээч миний хайрыг дааж чадаагүй хичнээн хичээгээч болдоггүй мөртлөө бүхэл амьдралыг минь өөрчилж өгсөн. Намайг шалтай боотол өвдгөж хинч биш хүн болгож зовоочгсон хүний ганц талархууштай зүйл нь тэр лаунжны газар. Тэр газар би уйтгарлаж суухдаа насныхаа хайртай танилцсан нь тэр. Butterfly effect. Гомдол шаналл хүртэл миний мэдэрдэг чухал мэдрэмж бас гэдгийг мэдрүүлсэн хүнтэй таарсан минь тэр. Хайр гэдэг чинь зовлон тасах бас хэцүү мэдрэмжээ тисээд өөрийгөө золиослох зүйл биш гэдгийг ойлгуулж намайг нүдний цэцгийн шиг хайрлсан тэр хүнтэйгээ таарсан минь өвдсөн тэр бүх зүйлийг минь намайг хайрлж байгаа хайр минь надад ирсэн шагнал минь. Миний хайр саяд нэг байдаг нэртэй хүн юм шүү гэж нөгөө хүнийг айлж юм шиг нэ. Бүх зүйл талархаж бас аз жаргалтай байдаг миний хайр. Бид хоёр амьдралын зөндөө төлөвлөгөөтэй болохоор хурим жоохон удах байх. Гэхдээ Сэндэр номын хоёроо хуримдаа урнаа гинэ. What? Хүй сонсогчийнхаа хуримд юм бол амар гоё юм шүү. Wow. Хэрвээ хэн нэгэн чамайг өвдөгвөл тэр ертөнцийн төгсгөл болон хэний ч буруу биш. Гагцхүү хүнийг хайрлах эрдэм цуралцах эрдэмэл байх гэжээ. Сүйгүүлийн өгүүлбэр нь дахиад уншия гэж юу? Хэрвээ хэн нэгэн чамайг өвдөгвөл тэр ертөнцийн төгсгөл болон хэний ч буруу биш. ертөнцийн ч буруу биш, чиний ч буруу биш гэж юм шиг байна. Гагцхүү хүнийг хайрлах эрдэм цуралцах эрдэмэл байх. Манайхны энэ сүүлийн өгүүлбэр айгу тийм punchline яг энэ сүүлийн өгүүлбэр дээр байхын тийм энэ бас гоё юм те ингээд өвдөд хэцүү байж хаа нэг хаалга хаагдвал нөгөө нээгдэж байдаг гिच. Тэгэхээр гол нь нөгөө энэ хүн чинь ингээ бас одоо ингээ болсон учраас дараагийнхаа үд хаалгыг нээж штэ тий. Тэгвэл бол ингээ зарим хүмүүсээс нөгөө хаалган дээрээ уягдаад дараагийнхаагаа нээх хүлээж авахаа болцсон. Нэг хүн ингээ сонирхоод ирж байхад нөгөө үнэ бодоод үгүй гэд амьдралынхаа нөгөө хайрыг явуулсан ч байж магадгүй шүү дээ тий. Тийм юм тохиолдож болно. Тийм юм бах та нэрээ. Тэнд би тэгсэн болоо За. Зүгээр идэж ууж идэг наастай. Sorry guys. Өнөөдөр миний өдөр шүү. За.
Дараагийн захиа. Үргэлжлүүлээд хамт байх уу гинэ. Сайн мань уу, би одоо 21 настай. Солонгос улсад сурдаг. Одоо найз залуутаагаа ирэхэд 3 жил гарсан болж байгаа. Бид хоёр университетээс хойш хамтдаа яг амьдарч байсан удаа байхгүй. Дандаа л нэг нийтийн амралтын өдрөөр ирж очдог. Одоо найз залуу маань ажлын шугамаар гадаад томилтоор байгаа. Дараа жилийн 8 сард буцаж ирнэ. Тэр хүртэл бараг уулзах боломжгүй юм л та. Би энэ хичээлдээ яваад ажил хийж төлбөрөө төлөх хэрэгтэй. Манай найз залуу солонгос хүн. Надаас хэдэн насаар ах. Би наад залуугийнхаа одоо байгаа улсад төр хамт байж байгаад энэ 6 сарын дундуур буцаж ирсэн юм. Манай найз залуу солонгостой сайн тооцогддог компанид ажгүй сайн цалинтай ажил хийж байгаач ажилдаа дургүй. 8 сард буцаж ирээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд дахиж их сургууль сурна гэж байгаа. Гэхдээ тэр сургууль нь Америкт. Мөн саяхан бид тусдаа байх үед англи хэлээ сайжруулна гэсэн санаагаар Tinder шиг нэг апаар гадаад охинтой харилцаад баг 3 сар болж байхад нь би санаандгүй мэдээд асуутал эхлээд худлаа хэлж байгаад дараа үннээ хэлсэн. Тэр үед нь би үнэхээр өөрт нь хайртай ч гэсэн нэг удаа ийм үйл гаргасан дахиж гарах болно гэд салъя гэсэн боловч үнэхээр огтуулцаж ярьж байгаагүй зөвхөн чадалж байсан гэсэн. Мөн анхнаасаа харилцаж эхлэхдээ ямар нэгэн сексийн дотн харилцаа хүсэхгүй зөвхөн англи хэлээ сайжруулахын тулд энэ аппликейшнийг хэрэглэж байгаа гэж хэлсэн. Гэж надад хэлсэн. Би үүнд нь итгэхгүй байсан тул тэр охин луун найз залуугийнхаа оронд хэсэг бичиж байгаад хоёулаа уулзъя. Би friends with benefit хүсэж байна. Мөн уулзвал өмнө нь уулзаж байсан газараа уулзъя гэсэн юм. Гэтэл тэр охин нь чи хүнтэй андуураад байх шиг байна. Бид өмнө нь уулзаж байгаагүй шүү дээ. Бас чи анх сексийн харилцаа хүсэхгүй байна. Гээгүү билүү гэд би найз залуугийнхаа үнэн хэлсэн гэдгийг мэдэж авсан. Гэхдээ харилцаж байх үедээ хоёулаа уулзаж кофе уух уу гэхэд тэр охин зөвшөөрөөгүй байсан. Мөн найз залуу маань тэр охинтой намайг явсан өдрөөс эхэлж чаталж эхэлсэн байсан. Мөн бараг 3 сарын турш түүнийг нууж явсан бөгөөд би санамсаргүй байдлаар мэдээгүй байсан бол үргэлжлүүлээд нуух байсан баг. Би хэсэг эргэлзэж байгаа 3 жилийн хамт байсан хүн бүхнээ бодоод өмнө нь огт ингэж байгаагүй болохоор нэг удаа уучлсан юм л та. Гэхдээ өдөр өнгөрөх тусам итгэж чадгаа болоод одоо намайг хуурж байгаа бахта гэсэн бодол орж ирээд 50 байж чадахгүй байх юм. Найз залуу маань өөрийнхөө бурууг үнэхээр ойлгож байгаа. Дахиж ийм үйл гарахгүй хичээнэ гэж байгаа. Та хоёроос асуух асуулт маань энэ хүнтэй үргэлжлүүлээд хамт байх уу эсвэл угаасаа удахгүй босож ирсэн ч гэсэн их сургуульд орох гээд Америк явах учраас дахиад л холын харилцаанд байна гэд ойлгох хэрэгтэй юу? Би өөрөө үнэхээр хайртай. Заавал харилцаад үгээрээ 2024 оны 9 сарын 14. 9 сарын 14. Ч бараг жил өнгөрсөн шүү дээ. Яна юу болсон болоо? Би бол бараг болцсон дээр байх гэж бодчих. Чи 21 настай юм биш үү? Өчнөө юм байгаа. Солонгос юм яа. Яг наа солонгос ч дахиад 100 солонгос аа. Би бас навитай сонлтыг байна. Тийм. 21-тэй 31-тэй байсан бол би бол жоохон бодно. Тэ одоо ингээд 40 жил фейлдэж байгаа нэг хүнтэйгээ байсан байх шүү дээ. Бэжин гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол 21 чинь чиний анхны relationship-үүдийн нэг тэ хамт амьдарч үзээгүй not worth 2 years of waiting. Лай. Not worth. Гай. Залуунаасаа битгий нэг балаа солонгост хүлээж өөр. Яа, тэ хариу бичээрэй. Хамт байгаа ямар байгаа. Sorry, жоохон racist яачлаа. Гэтэ би солонгосуудад амар дургүй. Энэ дотоод нэг өөрийнх нь дотоод юм байна. Дотоод мояа нь гарч ирээр. Яг бүр нэр би нэг хөөрхөн Монгол охины балаа солонгост алдмааргүй байна. Яа. За тийм ээ. Тэгтээ бас чи хайртай бичээрэй. Хариу бичээрэй. Яг яасан юм болсон. Зүгээр бит хоёрлоо divert бичиж болно шүү. Girl. Би DM уншгаа болцсон. Сэндэрлүү бичээрэй. За. Дараагийнх нь салхи зогсоосон үнсэлт. Damn, ямар нэртэй мэ те. Ямар супер үнсэлт вэ? Салхийг зогсоосон. Төгс найз залуу гэж хэлж шин. Яа, ингээд өнөд ч хүмүүс яа залгаад байна. За. Нөгөө хин шигтэй нөгөө номин сайд шиг. Номин сайд яагаад өгдөлөө? Мэдгүй яа тий. Номин сайд ингэж хэлсэн шүү дээ. Гараа ингэснэ. Хацуугаа шамлж байгаа юм уу? Ингээ хацуутай зайдагсан.
Girl power move. Do that more. Oh my god. Ингээшөө. Үсэ тиймэр санагдчихлаа. Ер нь тэгж идэм үү? Гоё юм биш үү? Тэгээл та. Гарын таташ. Яг ингээ ханцун тулаад байсан баахгүй. Тэгээд ингээ ханцуугаа нэг тэгшилж байгаад инерцээр нь тэгшилж байгаад тэгээ яг ингэсэн чи болж байгаа байхгүй. Зэсгэтэй. За окей. Салхи зогсоосон үнсэл гинэ. Төгс найз залуу. Сайн хоёроо байн хань болтгцсондоо баярлалаа шүү. Баярлаа. Өнөөдөр өөрийнхөө төсөөлөгөө хайрын түүхийг бичих шийдлээ. Би Японд жил амьдарч байхдаа нэлээд ганцаарддаг байлаа. Тэр үед хоёр миний хань болсон шүү. Ганцаарддагаас гадна найз нөхөд байхгүй. Интернетээр янз бүрийн хүмүүстэй их найзлж заримдаа нуулзаж бариад Playgirl маркийн хүн болвоо. Япон, Америк, Англи, Монгол залуучууд эдэртэй ганц хоёр уулзаж болцож үздэг байлаа. Тэгээд хэдэд уулзаад сүүл рүү юу ч болоогүй байсан ч хүн амьтны ховж ивэнд өртөөд муун нэртэй болоод Монгол руу явах ч төхөөд шинэ хүнтэй уулзаж танилцах сонирхолтой болсон байв. Явахын 2-7 хоногийн өмнө билүү хүмүүстэй ярьдаг апп дээр яриад байж байтал нэг хятад талбайтай залуу хаяа орж яриад байдаг байсан юм. Би юу ч боддгүй л байлаа. Тэгсэн нөгөө залуу над руу хаяа чат бичиж байсан юм. Тэгсэн жижиг ястан монгол залуу байсан. Хэсэг чадлж байсан чинь чи Токиод ирвэл уулзах юмсан гэж байна. Би Токиогоос нэлээд хоол тэгээд би явахгүй л гэлээ. Тэгсэн өөрөө над дээр очие идэр гэдэг юм байна. Би ч юм хоол яг ирж харагдаач гэж бодоод хинэгчгүй өөтгдөг амар гоё газар идэргээл Японы хөдөө гоё штэ идэргээл энэ 7 хоног 2 өдөр дараалж амарна идэргээл тэгсэн мань хүн дараа 7 хоногт очиж болох уу гэд би дараа 7 хоногт Монгол буцах байсан болохоор би Монгол буцах гэж байгаа болохгүй энэ 7 хоногт л болно гэлээ. Удахгүй Монгол явах гэж байгаа гэж мэдчихэж байгаа юм чинь угаасаа ирэхгүй штэ. Тэгээд уулзъя гэсэн өдрийн өглөө нь би хичээлтэй болчлоо гэд. Тэгэхээр би тэр угаасаа шал хууд гэж бодол өө тийм үү за гэсэн чинь нэрт очиж чадахгүй. Би жоохон оройтой очие гэж байна. Би чи оройтой ирэхээр чинь би буцаа автобусгүй болчих штэ гэсэн зүгээрээ би тэр хавьд өөрийгөө болгоод хончихё зүгээр гэж байна. Би ч хууд гэж бодсон хിവэр. Тэгсэн нэрэл хүрээд ирвэ. Их сонир миний зураг идрийг огт харж байгаагүй хэрнээ уулзсан идрэг гэсэн би ч зургийг хараагүй. Яг уулзахын өмнө бол миний зургийг харсан л та. Тэгсэн амар ичимхий залуу хүрээд ирдэг юм нүрээж бүтэн харуулахгүй. Юм ч бараг ярихгүй. Би энэ залуу их л уйдсан л харагдаад байна да гэж бодоод л далайн эргээр алхаж байлаа. Миний амьдардаг хэсэг рүү ч очиод ер нь би л яриад байсан 3 цаг гарan тэгж яваад цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр суугаад би асуулт тусаагаад тэр хариулж байсан юм. Би гараа миг болгоод асууж байсан чинь миний гар нь хүрэх гээд хүрч чадахгүй дахин хайлт хүрээд л тэгэл надад ч тэр хөөрхөн санагдаад харж байсан чинь намайг үнсчихдэг юм. Үнсэлцэж байсан чинь амар эвгүй явах тэнийг эвгүн бэ гэж бодоод яаж юм эвгүй биш байх вэ гэж бодож байгаад угаасаа дахиж уулзахгүй юм чинь ингээд чи миний нэг өдрийн найз залуу болчих гэж хэллээ. Тэгсэн нөгөөх маань ичингүүрээ заа гээл. Явбал. Тэгэл амар дотн хүмүүс баахан юм яриад л хүлцэж алхаал тэр шөндөө далайн эрэг дээр хонлоо. Вау. Маргааш нь би ажилдаа нөгөөх маань явах байсан чинь би дахиад нэг хонлоо угаасаа нэг ажил байхгүй гэж байна. Би ч юу гэвтээ заал гэлээ. Тэгээд маргааш нь миний ажлыг таргыг хүлээж байгаад хамт цагийг өнгөрөөж байгаа дараа өдрийн өглөө нь хариу салхтаа баяртай гэж тэрсэн чинь нэг л хүүтэн хүндий болоод яваад өө. Би дараах нь л Монгол яваад өгсөн. Намайг Монголд ирсэн ч байнгын бичээд л бид хоёр алсын зай харилцаатай юм шиг дүрсээ харж ярьдаг болов. Миний ухаан санаач Монголд ирээд удаагүй энэ тэнд. Тэгээ би юу н яагаад дахиж уулзахгүй хүнтэй ингэж яриад байгаа бэлээ гэж бодоод хоёлаа өрхөд баг мө гэсэн чинь тэгээд үгүй юм уу гэдэг. Нэг өдөр мань хүн амар болсон ярьж байна юу болов гэхэд хэсэг байж байснаа би чамайг дахиж харахгүй байж чадахгүй юм шиг байна. Чиний үнэр царай төрхийг дахиж харахгүй байж чадахгүй юм шиг байна. Би 3 сарын дараа хятад гэрлүүгээ явна. Тэр үед чи хятадд хүрээд ирж болох уу би зарлын даа гэдэг юм. Манай аав ээж хоёр танихгүй газар тэгж явуулахгүй байхаа гэд нэрээ тиймдээ. Тэгвэл би өөрөө яваад очие Монголд нэг ч удаа ирж үзээгүй таньдаг хүнч байхгүй. Хэрнээ шууд виза эдрээ мэдүүлээд ирэхээр болов. Түүний ирэхээс өмнөх сарын хугацаанд бид хоёр өдөр болгон ярьдаг унтахтай хүртэл уцаа тасалгүй ярьсаар унтдаг байв. Би идэж амар сайн болчихсон. Хүссэн хүлээсэн өдөр чигж бид хоёр үнэхээр жаргалтай 7 хоногийн өнгөрөөж манай найзуудтай хүртэл танилцав. Миний хувьд бол үнэхээр л төгс хүн маань. Бид хоёр уулзаад анхны сэтгэл яагаад уулзъя гэсэн
гээл зүйлүүдээ ярьж байлаа. Тэгсэн миний бодсноос тис ондоо зүйл бодож байсан байж таарсан. Би энэ хүн над дээр ирэхгүй л дээ гэж бодож байсан. Нөгөө хүн маань ямар ч байсан уулзсан явхаас өмнө уулзсан гэж бодсон гэсэн. Над руу явах автобуснаас огцроод бүр хойноос нь гүйж хөөж суусан гэдэл бас хамт алхаж байх үед нь би энэ залуу амар уйдаж байх шиг байна дөө хурдан хармаар байгаа бахтаа гэж бодож байсан ч тэр маань тэр үед би амар таалагдаад ямар ч байсан хорихгүй гэж бодож байсан гэсэн. Бас анх удаа унсалцаж байхаа салхи хүртэл зогсчихсан гээл кино шиг юм яриад л бас салж байхад надад амар хүйтэн санагдаад байсан ч нөгөө хүн маань надад салах үед амар гонигтай санагдаа юу хийх мэдээ болчихсон гэсэн. Манай гэрхэнтэй уулзаагүй ч гэрийнхэн бол мэдсэн юм. Явсныхан дараахан би автобусанд явж байгаа тухайн алдангаа алдаа дотор муухаарч бариад угаасаа цус багталтай болохоор бүр өмнө тэгдэг байсан юм л та. Тэгээд ээжтэй хэлж юмсан болчихсон юм уу гэд хүн айлгаад би ч дотроо уг нь хамгаалт хэрэлсэн би чи ийм уусан юм чинь гэж Оосон юм чинь юу гэж тийм байт юм гэж бодсон ч хамгаалалт хэрэглэж жирэмсэн болцсон охины яриаг санаад гинт амар санаа зоо яана болцсон байвал яана гээл тест дээр аваа таньдаг охтуудын авахулж байсан ямар их асуудалд орж байсан түүхэ толгойд орж ирээд хэсэг жаахан хямрлаа. Найз залуутаагаа ахиад ээж намайг ингээд тэгээд би бүр ингэж айгаад гэл ярьсан чинь чимийн зүгээр хэрэггүй юм санаа зовоод байна. Би юу гэж тийм юм хийх билээ дээ гэд намайг тайвшруулав. Би ч өмнө охтууд ингэж ахуулаад ингэж зулбаа гэсэн ярианууд толгойд боддоо тест авч үзлээ. Гэхэд намайг хөнхөн шоолоод би өөрийнхөө найз охиныг аборт хийлгүүлэх байдалд оруулахгүй гэсэн. Энэ мэтчлэн намайг үнэхээр аюулгүй мэдрүүлж чаддаг. Миний хувьд таньдаг найз эсвэл танихгүй байсан ч энэ тэндээс сонсон түүхүүдэд охтууд муу залуутай уулзаж би сэтгэлээрээ хохирсон явдал бишгүй л их сандаг. Би ч өмнө намайг үнэхээр муухай байдалд оруулаад өөртөө итгэлгүй болгоход хүргэж байсан залуутай уулзаж л байсан. Гэтэ үнэхээр хүн болгон адилхан биш шүү. Чам тохирсон чамаг их залуу байх л болно. Чамайг дутуу юм шиг хангалтгүй юм шиг мэдрүүлж байгаа залуусыг хайж чаддаг байгаарай. Бид хоёрын хувьд өөр аялахтай монгол хэлээр ярьдаг. Болохоор монголоор биш японоор ярьдаг. Өөр улсын хэлээр ярьж байгаа ч гэсэн маш сайн биенээ ойлгож хайрлаж чаддаг гэж боддог доо. Хэлээрээ яриад ойлголцдоггүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тиймээс охид эмэгтэйчүүд минь эхлээд өөрийгөө хайрлаж халамжил сурсан байхад чамайг хэн илүү сайн хайрлаж хамгаалж чадаж хэн нэгэн гарч ирнэ. Бас чи өөрөө ч хүнийг хайрлаж сурдаг юм шүү. Love yourself. Йоо ямар гоё цахив. Хөрхөн хөхтөд байна. Ямар баг ёстой юм бол? Мэдгүй. Жижиг баг ястан л хийж байна. Сонирхолтой юм те. Жижиг ястан монгол залуу. Өөр ястан монголтойгоо таарчдаг. Ёй. Тэгэл нэг нь бас монгол цуслал явчихтэй нэг хүүхэн. Амарсан гоё холимог. Монголоор яриад аялагтай яриад ойлголцсон. Хөөе тэгэхээр тэр юу амар гоё яасан те. Ёо. Шүлсэндээ гарах чи бажигдээ. Бажигнэ. Бажигнэ. Бажтай мó. Баяжхнэ гэсэн үү? Шүлсэндээ гарахаар баяжтай мó? Тэгдэг штеп. Оо дэм би хүзэндээ олоодаа баяж боломж байсан мэт мэдсэн болгош. Нөө хуалцаараа гэдэг тийм хүмүүс сонсож байгаагүй юу? Тийм хуалцаараа би идэх юмнаас хуалцсан гэж ойлгоод байдаг шүү дээ. Мөнгнөөс хуалцсан маа. Гэрд их орлого олох гэдэг юм шүү. Йоо. Яа фаны яа хүчтэй. Зүгээр одоо зүгээр. Яа тэр энэ хамгийн сүүлд нь нөгөө нэг би өөрийнхөө найз охиныг аборт хийлүүлэх байдалд оруулахгүй гэсэн энэ үг нь бүр амар гоё үг байлаа тий. Тийм ингээд хариуцлагыг өөр дөрөө бас авч явах хэрэгтэй тий. Oh my god. Ямар гоё залуу вэ. Ийм л бас long distance байгаа бах та. Тийм. Бас хариу бичээрэй. Ийм л болсон бэ? Тийм юу хасан бэ те? Хамт байгаа юм шүү дээ. Багаараа гэдэг. 24 сарын 15. Ийм л залуучууд байх яах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн нэг ингээл Twix дуртай гэсэн чинь нэг олон Twix ингээл шидээл ингээл тийм байна. Тийм биш. Энд чинь яг ялгаатай хайрыг бас анзаарах. Ялгаатай юм ингээл амарсан анзаарах хэрэгтэй байгаа байхгүй охтууд. Тэрнээс нэг чихэр жимсэнд яг үг мүгээр те ингээд мэдэрсэн хайрыг бас ингээд үүсгэмэргүй байна. Үүсмэргүй байгаа шүү. Sorry. Үгүй шүү заяа. Тийм. Гэтэ энэ нөгөө бас юм ялгаанууд байгаа байхгүй. Тэр ялгааг энэ юунуудыг ингээд айгуу сайн мэдэрч таних хэрэгтэй. Хугацааны хувьд sustainable вэ?
юу богино хугацааны love bomb бэ гэдгийг бас тэг хайрын дундаа умбаж байхдаа нэг гаднаас нь хараад. Тэгэл айл хайрыг л мэдрэхэд гоё. 6 7 8. Одоо 8 цаг юм байна. За тэгвэл нэг уншаад босох уу? Тэгээ. Дараа үлдээ тий. Тэгээ үлдээ. За, цаг болсон. Нэг цаг болсон байна. За, тохоо нийлүүлсэн хайр гинэ. Тохоо нийлүүлсэн гоё. Тохоо нийлүүлсэн гэдэг чинь би таахтай бол 10 жилийн хайр гэдэг юм шиг байна. Утга юм шиг байна. Тийм юм байна. Сайн байна уу? Анхны хайрын дурсамжаа хуваалцахыг хүслээ. Анхны хайрын эзэн маань сонсож байж магадгүй юм. Тэгэхээр сайн уу? Сайн сууж байгаа үсттэй надгүйгээр гоё амьдарч гин үү? Одоо би нэг нэмсэн шүү, sorry. Ямар ч тач тэр хүнд өөрийнхөө мэдрэмжийн тухай огтхон ч хэлж байгаагүй учраас ингэж ч болоо мэдээсэ гэж хүсэж байна. Бид 10 жилдээ нэг анги байлаа. Би чимээгүй даруухан хичээлэл хийдэг. Харин тэр нийгмийн идэвхтэй хичээл гэдэл юмдаа сайн хүүхэд байсан юм. Тэгэхээр над чиг дотогшоо хүүхдийн хувьд гадагшаа хүүхдүүд дайсан л гэсэн үг. Зүгээр л бид нараар тоглоом шоглоом хийгээд чи ер нь юм яар чаддсан мó гэх мэтээр хэлэх нь надад лав их хүндэр тусдаг байсан. Тийм болохоор би түүнд дургу байв. Зүгээр л оршихуйг нь үгүйсэхийг хичээдэг байсан юм шиг. Тухайн үед Facebook яг гарч ирээд бүгд ашиглаж эхэлж байлаа. Тэр үед бид 7-8 дугаар анги байсан л юм шиг санагдаж байна. Би яг нийгэмшиж эхлээд самбарын урд гарч юм ярихаас жижигдэг байсан хүн чинь одоо зүг зүгээр болоод нөгөө ангийн хүүхдүүдтэйгээ харилцаж эхлээд яг тэр үед анхны хайр маань над руу чат бичдэг болов. Ангид хоорондоо ярилцдагчгүй байсан юм байж тэгжил анх удаа харилцаж эхэлсэн юмдаг. Тэгээд удаачгүй надад үерхэх санал ирдэг юм байгаа эцтэй. Би ч үгүй л гэсэн. Хаана явж алдчихлаа. Ягаад гэвэл тэр хүүхэд зүгээр л над руу үерхүү би чам сайн энтер гэж чат бичээд би зөвшөөрчихвөл өөр найзуудтай хэлээд шоолно гэж бодсон юм. Ер нь тиймэрхүү тоглоом шоглоом ихтэй хөвгт байсан юм. Тэгээд харьцаа болсны дараа багш суудал хуваарлыг гээд суглуулад тэгэхэд ягаад ч юм нэг газар суугаад харчихв. За одоо өөр яах втэ гэдэл цуг сууж үзэж билээ. Би жаахан шартай болохоор бүх хичээл дээр л шилдэгэн байхыг хүсдэг байв. Тэр мэнч бас сурлагатай байсан болохоор өрсөлдөөд л уралдаад л хичээлээ хийдэг байсан өчигдөрхөн юм шиг. Тэгээд бид цуг хичээлээ хийж биенийхээ мэдэхгүй юмыг зааж өгөн хамгийн гол нь байнга цугтаа ирээдүгээ ярьдаг болов. Би төгсөөд Америк явж сурна, би ийм газар амьдрна гэдэл зураад харин танах энэ манай хажууд энтер гэдэл өмнө би гадаадд явж сурна байтугай ийм мэрэгжилтэй болно ч гэж боддггүй. Зүгээр л одоодоо амьдардаг байсан байхад тэр хөвгүү намайг ирээдүйнхээ тухай бодоход хүргэж билээ. Тэрнээс хойш хамтдаа мэрэгжлээ бодоод л чамд энэн зохих юм байна энтер гэдэл ярилцаагүй сэдв байхгүй байхаа. Би ямар нэгэн асуудал гарвал хичээл дээр очиод түүнээс санал бодлыг нь асуух юм шүү л гэж боддог байсан. Тэр ч бас надтай уулзахаараа нэрээ чамтай өөр юу ярина гэж бодож байлаа гэдэл санаашрах нь хачин сайхан санагддаг байж билээ. Тэгэл бид хоёр биедээ тасан үерхэж байсан. 9-р ангийн жоохон хүүхдүүд юугаа мэдхэвдээ ямартай ч хүний амьдрал намайг арай жоохон том болоод ухаан суусны дараа учрахгүй яагаа вэ гэсэн хүн байдаг да. Тэр миний хувьд яг л тийм байсан. Би зүгээр л юмнаас амархан залхацдаг зантай. Түүний надад хичнээн үн цэнтэй байсныг хэсэг зур мартаад тэгээд л бид салчихсан. Одоо бодоход салж байж л түүнийг надад хэр чухал байсныг мэдсэн юм шиг санагдаад салсандаа битүүхэн баярлах шиг. Ямар ч тач түүний дараа хичээл ороод багш суудал хуваарлахад дахиад хамт суугаад харчихсан. Эхэндээ юм ярьдгүй байж байгаа буцаа дахиад л өнөх жижигхэн атал үн цэнтэй яриануудаа хуваалцаж эхэлсэндээ. Миний өсвөр насны хамгийн гашуун агаад нандин дурсамж болсон хүн өөр бичмээр догдлуулсан хүүхдийн гимээр хөөрхөн мөчүүд зөндөөж гисэн зөвхөн бидний дунд л үлдэг гэж бодов. Одоо ар гэр ажил амьдрал гээд өөр өөрсдийн замаа хөөсөн ч эргээд хизээ нэгэн цагт хамтдаа томоо модны дор суугаад тэр хугацаанд биенийхээ тухай мэдэрдэг байсан мэдрэмжүүдийг ярилцмаар санагддаг юм. Ямар ч тач сайн уу бас баяртай. Хөөрхин юм аа. Манай подкастыг сонсдог гэж магадгүй гэсэн тийм. Одоо ажил амьдрал гэхээр бүр 10 жилээ төгсөөд, их сургуулаа төгсөөд ажил хийдэг болсон хүний өнцгөөс насан дээр ч юм уу бичиж юм шиг байна тийм. Тэгэхээр бас амар сонирхолтой юм аа. Гэтэ би вэ штэ те. Дахиж баг уулзаагүй нь гоё байдаг юм шиг санагдсан. Тэг ингээд энэ төсөөлөлд үлдсэн энэ нандин юм чинь уулзахаараа онцгүй болох бас юу опшн байгаа.
надаа яг нэг тийм байсан. Яг ингээд дурсамжинд бүр амар хөөрхөн үлдсэн. Тэгээд олон жилийн дараа тааралдаад тэгээд яасан чинь чи хамгийн мундаргаад. Тийм. Ерөөсөө тийм дурсамжинд байсан шиг дурсамжиндаа илүү гоё болгоод үлдээсэн ч юм уу. Ингээ удаан энэ станер perfect амар гоё ингээ нандин амар гоё юм аа гэж бодоод үлдээсэн юм шиг байна. Selective memory юм уу да. Тэгээ яг яасан чинь угаас бүтнийг онц юм тий байхгүй л нэг тийм нандин садах юм байхгүй л мэдрэмж төрүүлчихсэн юм л шүү дээ. Зүгээр уулж бүр яг цаг тоглож уулцсан юм а тий. Яг тааралдаад ярьж мараад тэгэл нэ. Тэр хүнд тийм нандин байгаагүй гэх юм уу? Өөрөө ганцаараа memory дээр нандин. Гэтэ яг бүх юм тийм биш л дээ бас. Тийм байна тий. Тэгвэл за ойлголоо. Interesting. Гоё ихтэй 10 жилийн юу хөөрхөн шүү. Understood. За. Юу лээ? Ханцуу шамлах ханцуу алгалтаа. Харин дараа ханцтай юм өмсчээ тэгээд даа. Тэжактай бол бүр ингэмэр санагдана. Би бүр яг ойлгоод байна хичээг. Сайдыгаа би яг ойлгоод байна. Одоо тэгтээ сайд баха болцсон уу? Одоо болцсон. Одоо удвал болсон. Тэр чинь бас нөх хүүхдээ хүч хэрэгэлдэг юм биз дээ. Би яг тэр юуг нь бол мэдэхгүй байна. Гэтэ нилээн тэр нөхөр мөхөртөг асуудалтай байсан юм шүү. Тэгж яриадлаа хүмүүс. Би ихтэй үзээгүй. Харин тийм. Жохон тийм нөхөр мөхөртөг асуудалтай. Тэг ингээ жохон яасан юм шүү. Драма болсон юм шүү. Гэж л яриад л шүү. Тэрнийг нь яг харам blackmail-дсэн байж магадгүй нэ. За. Хоёрхан эмэгтэй сайд байгаа. Гадаад хэргийн яамны сайд. Нөгөө гадаад хэргийн яамны нөгөө нэг жижиг үстэй. Баццэг тийм байгаа. Байгаа юу? Бачимэг өлөө баццэг өлөө байгаа. Тэр маань байгаа юу? Тэр байгаа. Тэрнийг яагаагүй лээ. Яг бүгднийг солих албагүй л юм байна л да. Дахин томолж болдгол юм байна. Би ч одоо бүгд л солигддсан байх гэж бодож байсан. Би ч солигдсан байх гэж бодсон. Дахиад томилж байгаа л сайд байна үлдсэн байгаа юм тий. Тэр сайд хэвдэндээ тэгээд соёлын яамны сайд солигдоод ингээд хоёр эмэгтэй сайдтай байна. Ой. За ойлголоо. Таргийн цаг уншиж. За тий. Before Sunrise гэж шүү дээ. Тий. Before Sunrise. Киноны тийм юм бах та. Та бүхний кинон дээрээс хардаг зүйлийг би мэдэрч байна. Урт шүү гинэ. За амжилт. За яг урт. Яста яг ингээ. Тэгэж. Би ч өсөмжтэй. Хоол моолгоо чийг л. Би нэг үсээ яач тийм авчиж тийм үү? Тим тэртэй байгаад байгаа юм уу? Тий. Жаахан тэртэй. Жаахан л тэртэй. Нэг урт бичлэг юм биш дээ. Тэгж яг. This is nothing. This is nothing. Би инээс л амирыг уншижсэн заяо. За, сайн уу бүгдээрээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөр тохиолдож байгаа. Сайн гэдгийг байна гэдэг шиг байна. Sorry. Би өөр тохиолдож байгаа нэгэн гайхалтай өөрийнхөө хувьд итгэмээргүй хайрын түүхээ хуваалцъя. Би оюутан болж Европын нэгэн үзэсгэлэнтэй хотод найзтайгаа сурахаар ирлээ. Ягаад ч юм хичээл 10 сард эхлэх байтал би найзтайгаа нэлээд эрт ирчихсэн. Тэгээд л ганц би харгалзах хөнгөө хүн чинь мэдээж бамбал татаж байгаа юм аа. Гэхдээ хүнтэй уулзах хүсэл огт байгаагүй зөвхөн бичиж харилцах сонирхолтой байсан. Олон хүмүүстэй бичсэн. Гэхдээ тэр дундаасаа яг 2 хүнтэй л зэрэг дандаа бичиж байсан. Тэгээд 2-7 хоногийн дараа найзтайгаа ярилцаж байгаад нэг хүнтэй уулзахаар болвоо. Уулзахтаа бэлдээд л найзаасаа air tag аваад л. Орчин smart. Угаасаа хүнтэй уулзсан үнэхээр л амар санагдсан. Миний хувьд гадаадд танихгүй хүнтэйгээ танихгүй уулзтаа шууд уулзсан гэдэг нь толгойд багтамгүй зүйл байсан. За тэгээд л тэр уулзах гэж байсан эхний залуудгаа уулзахаасаа өмнө ч хэрэлдчихсэн. Тэгээд тэр уурандаа өөр бичиж байсан хүнтэйгээ маргааш нь уулзаар тохирчихсан. Одоо эндээс бүх зүйлс эхэлнэ. Эхлээд түүнийгээ танилцуулъя. Тэр маань Германд сурдаг. Гэхдээ герман хүн биш шүү. Надаас таваах надаас нэлийн өндөр зүгээр л төгс. Тэр миний амьдарч байгаа улсад зөвхөн 2 хоног л байх төлөвлөгөөтэй цаашаа найзуудтайгаа өөр улс руу аялахаар ирсэн байсан. Тэгэхээр нь би энэ хотын хүн биш, дээрэс нь 2 хоногоор л байх болохоор уулзаад үзэхэд нь юунд буруутгав тэл гэж бодсон. Адаглаад намайг
алж чадахгүй штэ. Матч хийснээсээ хойш өдөр алгасалгүй байнга мессеж бичдэг байсан. Бусад матч хийсэн хүмүүсээс хамгийн их таалагдсан зүйлс нь өдрийн цагаар олон хүнтэй газар уулзах санал тавьсан байсан. Тэгээд л миний амьдралын хамгийн гоё 2 хоног өнгөрсөн. Тэр хүний бүх зүйл нь надад таалагдсан. Өнөр би намайг анхаарч буй байдал сэтгэл хувцлал гээд бүх зүйл нь юун 2 хоног уулзаад л дахиж уулзахгүй байх. Түүнтэй өдөр бүр цаг минут тутам хамт баймаар байсан. Та хоёроо Before Sunrise гэх киног төсөөлдөө тэрнээс ч гоё. Хамгийн сонирхолтой нь юу гэж яг л Before Sunrise тэр гардаг шиг миний амьдарч байгаа газраас түүний цаашаа явах байсан улсынх нь онгоцны билет нь хамгийн хямд байсан болохоор ирсэн байсан. Тэгээд л бид хоёр яг кино шиг I found him when I wasn't looking for anything. Яг л миний баг багтаа хүсч мөрөөддөг байсан хүн. Түүнийг явхад юм маш хэцүү байсан. Би өөрийгөө уйлсан гэдэгтээ одоо хүртэл гайхдаг. Тэгээд л холын зайн харилцаа эхэлсэн юм да. Өмнө нь би холын зайн харилцааг яасан ч бүтэхгүй гэж боддог байсан бол зөвхөн түүнтэй л бүтээхийг хүссэн. Тэгээд л хэд хоног холоос харьцаж байгаад гинт намайг чи манад ирж болох уу гэж асуухад ягаад ч би юунд ч хэрэгэлсэлгүй тгий гэсэн. Эхний удаадаа түүнийгээ яг сайн мэдэхгүй болохоор бас аюулгүй байдлаа бодоод 7 хоног л байхаар явсан. Мэдээж тэнд байсан 7 хоног зүүд мэдл байсан. Буцахад бүр л хэцүү. Тэгээд бид хоёрын харилцаа маш гоё болон маш хурдан агсан. Хэд хоног холын зайнаас харьцаж байгаад би гэртээ байх хугацаанд бичиг баримт сургууль виз гэд бүх зүйлсээ маш хурдан зохицуулаад түүнийгээ зорьсон. Вау. Сургууль хийж байгаа. Үнэхээр хоёулаа дандаа л хамт баймаар байсан. Энэ удаад буцах өдрөө төлөвлөгөөгүйгээр бас юунд ч санаа зовоолгүйгээр бид хоёр энэ удаад хамт сар хагас байсан. Бүх өдөр бүх минут маш гоё өнгөрсөн. Түүнтэй юу ч хийхгүй хамтдаа байх ч гоё байдаг. Мэдээж түнд ч гэсэн тийм байдаг. Уцыг нь унтаж байхдаа нууцаар үзээс юу ч болоогүй. Бас тэ. Харин миний талаар юу гэж боддог, яаж намайг хайрладгийг нөөцөөс нь олсон. Oh my god. Тэр бичсэн байсан зүйлс нь би түүнийг хайрлах хайрыг өөр төвшөнд авааччихсан. Одоо би гэртээ ирчихсэн бүх зүйл хоосон санагдаж байна. Long distance is not for the weak. Түүний хажууд байхдаа би юунд ч санаа зовлгүйгээр тархиан унтраачдаг. Одоо бид хоёрын хичээл эхэлчихсэн. Өмнөх шигээ удаан хамт байж чадахгүй ч чадгаараа би биелүүгөө очно гэж тохирсон. Тэгээд нэрээ тэр маань надаас болоод миний амьдардаг улсад exchange семестрээр 3 сард ирэхээр болчихсон. Би анхандаа гадаад хүнтэй үерхэж өөргөө 100% ойлгуулж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Гэхдээ хайр байгаа цагт бүх зүйлс болчихдог юм билий. Ийм их хайраар хайрлагдаж хайрлна гэж бодоочгүй. Бичээд байвал энэ цахаа хизээж дуусахгүй ба. Lastly, if this is only a dream, this is a dream I would dream on for years. Wow. Төгсгөлийн үйлдвэрүүд нэрээ. Тэр алж шүү. Ямар хөөрхөн те айгу төсөөлөгдлөө шүү дээ. Эсвэл хөөрх юм ямар залуу бол айгу гоё захианууд байлаа шүү өнөөдрийн манай хайр дурлалын захианууд. Энэ бол ерөөсөө урт захиа биш, энэ л их богинохон захиа. Тийм байна. Охин минь. За тэгээ юу аасан үргэлжлүүл. Тийм юу яасан бэ? Дэмэр бүрчээ. Энэ бараг л жилийн өмнөх захидлууд байна. Тэгээд ингээд энэс хойш бас зөндөө олон юм тохиолдсон байх манай бүсгүүчүүд, ихэнх бүсгүүчүүд байж таарлаа. Тэгээд оюутнууд тэ 10 жилийн хайрыг хуваалцсанд маш их баярлалаа. Стогой. Love it. Гадаад залуу юм байна те мосон гадаад. Монгол охтуудыг гэхдээ гоё хайрлж ивэл тэг яах вэ? Notes дээр нь юу байсан болоо? Яах вэ? So cute. This Mongol chick is amazing. Mongol pussy. Хүрх юм аа. Тэний гадаад яваад нэг бамбал нээж үзт юм гэж. Зүгээр чатлаад үзтээ. Зүгээр хинтээ ямар хүмүүстэй матч болох нь үзт юм гэж. Гэтэ нэр үнэхээр нөө Монголд Tinder Bumble нь баг бүр байдаг үрчиж магадгүй мэдгүй л байна. Юмсан Tinder мендэр яхаар ингээд таньдаг хүмүүс амар их гарч ирээд байхгүй. Эсвэл одоо намайг таньдаг хүмүүс ч юм уу те. Тэгэхээр чин амар тэнэг штэ. Цоошин хүнтэй танилцахад тэг хүмүүс нөгөө тэнэг гэж бодоод нээдэгчгүй юм шиг байгаа юм. Тэг гадаадд өстө нэр plenty of choices and I will never see him again. Sea of dicks. International boys.
Variety of dicks гэж. A black one, a white one, a yellow one. Тэгээд a pink one, a small one, a big one. Нэг гоё мьюзик хийгээд. Яа, залхич нь. За. I would ride you like a Mongolian horse. Тэндэрх нь юу юм вэ? I will ride you like a Mongolian horse. That is funny. Би ер нь тэгэж ичлээ. Яг одоо тэгээ бичдэггүй бол одоо өөр октод бичиж шүү гэж дээ. Яа, би тэнд Instagram-ийн bio дээр I will ride you like a Mongolian horse. би тэнд одоо ингээ байгаа хгүй. Тэгээд би гадаад мадад явахаар ашиглалтын угаасаа ер нь бол гэхгүй. Тэгээд манай өөр найзууд чи тендертэй мөн чиний зургийг гуссан юм уу? Надраа явалт. Тимээ би. Гэтэ би Монголд хэрэгэлдэггүй. Монгол яг фейлдэд байт юм аа. Гэтэ гой сторонууд бас манай захидлууд ирсэн дээ тендерээр танилцаад болцсон. Тэгэхээр өшөө open minded л ах хэрэгтэй юм шиг байгаа юм. Жаа. За. Mongolia horse гэснээр чи нөгөө юуг санаж байна уу? Юу болсон сонсон уу? Нөгөө намнагийн тийм. тэр амарсан тийм. Яг тэр 5 дахь өглөө байсан шүү дээ тэр чинь. Тэгээд Mongolian нөгөө Morning Star яг ямар дуун дээр иблээ? Дууныхаа зурган дээр нөгөө арихын видеон дээр яг тэр Монгол мордын яг давхиж байгаа тийм видео оруулсан шүү дээ. Morning Star яг тэрнийг яг өглөө нь тэр мэдээг харчаад би өнөөдөр яг ийм Монгол мордын давхиж байгаа юг оруулмаар байна гэдэг тэр видеог оруулсан гэсэн. Тэгээ хамгийн дууныхаас төгсгөл нь амтан тайртай байгаараа залуучуудаа гэж ингээд тэгж хэлж билсэн. Гэтэ тэр бол дэндүү сайд байсан ёо. Тэр би зохион байгуулалтаа хийсэн баг гэж бодсон. So sad. Би тэр хүнийг ингэж уйлж байгааг нь хараад бүр ингээд амар гонигтайсэн. Амар гонигтайсэн. Яаж тэр амар гоё ах байдаг гэсэн бата танд юм лээ. Монголын ганц намнагийн одоо сургалт гэх юм уу, тийм хөгжүүлдэг гэх юм уу. Тэгээ монголчууд яг тэгж байлддаг байсан гэсэн. Мориноос ном сум харваж байлддаг байсан тийм өвөрмөц. Тэгээ тэр соёлыг ингээд бас аваад явж байгаа хүмүүсийн ч юм уу, бараг цор ганц ч юм уу эсвэл төлөөлж байгаа хүн. Тэг ингээд цаахан сургасан мордоо алдчихдаг нэрээ яасан гэж юм. Муухай хүмүүсээс тэгж жаад амар юм а тий. Тэр надад харин зохион байгуулалтаа хийсэн баг гэж бодогдоод байна. Нөө тэмцээнд орох гэсэн байсан тий. Тэмцээний эсрэг талаас уу. Яа чи хин юунаас болж тэх хүн? Амарч надад л уул зохион байгуулалт байна. Би баригдсан юм бэл шүү дээ. Баригдчаад яасан гэлээ баг мөнгөний төлөөдөг юм уу лээ. Тэ амар юу гэлээ баг тэгснээ шүүгчтэй юу яан маань юм ярихгүй ч гэсэн гэлөө нэг тийм юм яваад ах шүүс. Тэгэхээр баг ингээд амраа тийм зохион байгуулалттай мөнгөтэй хүмүүс л яасан юм шиг санагдсан. Надад л. Тэрнээс биш яах гэж бас тий зүгээрээсэн мордыг. Тэг бүр тийм мордыг уу. Тэгэхээр тэр эмигнэл илэрхийлье. Тэ баг хүүхдүүдэд алдсантай л ижил тийм юм санагдсан. Тэг жоохон сайд дуусгаа ичлаа. Амар гоо хайр ярьчихсан уу? Тий. Тэгтээ гоё л та. Харин тийм яаж гоё юм бэ те? Энд ч тэгээд насаар ий байхгүй л те. My perfect boobs are wasted. No one's touching it. Яа амар гоё юм бэ. Яа boobs тэгтээ амар гоё те. Гоё те. Чи хаяа өөрхөөгөө бэр суудаг уу? Би хаяа. Яа тэгтээ ингээд өглөө за яадаг гэж. Манай нэг хүүхд ингээд нэг мөөмийн идэж байгаа нөгөө хүүхд нь заавал энэ идэж байгаа мөөмийн барин гэж дайрдаг за. Булаацалтай тэгээ бүр нэг ингээд Гүй энэ мөөмийн чи барь энийг нь чи ид аав нь гэжтэй.
Гүн ингээд тэнгууд аавнаас үгүй наа чин би бас наадах чинь барьдгийн гэж юм гэдэг. Энэ зүгээр миний юм биш болсон байдаг наадтай зүгээр ингээд хүмүүсийн юм болцсон тий ёо. Зарим нэгнийх нь хоол. Тий. Зарим нэгний зугаац ингээл зарим нэгний комфорт, зарим миний үнэхээр нэр комфорт за бүр яг комфорт юм шиг гэлээ. Манай дундхүү бол яг ингэж мөөм зөмөө ингэж барьж ингэж унтаж ингэдэг. Тэгээ би хаяадаа ингэж яхан ингэж 50 байлгаач. Миний мөөм дэрхчлээ хэрэгтэй байна. Хаяа тэгдэг. Хаяа болол тэгэл сайхаас Free the boobs. Тиймэрхүү дээ. Палажа үрчитэл суучиж. За. Дараа 7 хоногт явах уу хоёлаа? Цочин байгаа мó. Би өнөөдөр төрс өдрөө тохиолдлоо зэндээ олон хүнээс цочин болж байгаач гэж гойсон. Бэлдэн дуулж, атсан шалаанд оруулж. Тэгэд хинүүс тгий гэсэн бэ? Нууц уу? Бидний нууц. Цингсэн иргийн за. Цэтүүлээ юу? Really? Тэр хойлохна хийх үү? Үгүй тийм ер нь аль тийм тийм хэд хүнээс асуусан байгаа. Тэгээд хариугийн дараалан хөтөлсөлье. Окей. Манай өнөөдрийн хөвлийн иргийг хүмүүс мартахаас өмнө оруулах хэрэгтэй. Хөвлийн хурал ингээд өнөөдөр дуусч байна. Тэгээд дараалагын дугаараар бид нэр Тэнгисийн иргийн зочныг оруулах болно. Баярлалаа. Тэгээд амьтдад тайртай байгаарай. Bye. Bye. Peace out.